За сайн байцгаана сонсогчдоо. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотоос тэгшээ. Монгол Улсын ханаас Улаанбаатар хотоос дэгийг мэдчилж байна. За өдрийн мэнд, өглөөний мэнд. За тэгээд Монголд бүтээрээ хөл хоройтой нэлээд COVID-19 нэлээд тийм их газар авч байгаа тийм хэцүү үеэр бас яг таарч байгаа шиг байна. Тэгээд юу ч гэсэн бүгдээрээ гэр бүртээ суугаад маш сайн болгоомжтой байгаарэ гэж дахин би бол дахиж хэлмээр нь хамгийн түрүүнд эхлэхээс өмнө амруугаа ороо гэж бодож байна ихний хэсэг. За битээр энэ удаа Inspired гээд маш сонирхолтой номыг сонгож авсан. Тэгээ зохиогч нь болохоор Marty Cagan гэдэг нэртэй. Silicon Valley-гийн бодо захиурын хүндэд нэлээд томоохон компаниудын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежерээр ажиллаж байсан. Тэгээд ер нь ингээд технологийн мундаг бүтээгдэхүүнийг яаж хөгжүүлэх юм бэ гэдэг тал дээр хамгийн их мэдлэгтэй хүмүүсийн нэгэ гэж үнэлэгддэг юм байна. Тэгээд номны манер ч гэсэн яаж одоо хэрэглэгчдийн хайрлах тэр хүсэмжит бүтээгдэхүүнийг техникийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх вэ, бий болгох вэ гэдэг нэртэй ийм ном байгаа. Технологийн бүтээгдэхүүн гэхээр одоо web application ч юм уу, mobile application ч юм уу, эсвэл нөгөө технологи оролцсон ямар нэгэн бүтээгдэхүүн гэж хэлээд байгаа. Одоо тухайлбал e-commerce онлайнаар худалдаа хийх, эсвэл одоо бидний мэд хоол хүргэлт ч юм уу, бараа хүргэлт гэх мэтчлээ. Эдгээр бол бүгдээрээ технологийн бүтээгдэхүүнд орно. Өөрөөр хэлбэл технологи дээр суурилагдсан бүтээгдэхүүн гэж ойлгож байна. За номын болохоор 2017 онд хэвлэгдсэн 17 онд 2 дахь хэвлэлэнд гарсан. Тэгээд бүр эхний хэвлэл нь болохоор бүр өмнө гарсан байсан юм лээ. Тэгээд 2 дахь хэвлэлээ гарахтаа зохиогч маань ингээд уншиж өмнөх хэвлэлээ харчаад ер нь би ингээд дахиад нэлээ өөрчилж бичих шаардлагатай юм. Илүү хүмүүст ингээд ойлгомжтой болохын тулд тэгээд эхний хэвлэлээсээ нэлээ хэдэн зүйлийг нь өөрчлөөд илүү шинэлэг мэдээлэл оруулаад бичсэн билээ. Тэгээд бид энэ 2 дахь хэвлэлийг нь уншиж байгаа шүү. За ном маань ерөөхдөө 5 том хэсэгтэй байгаа. Тэгээд бид хоёр хуваагаад ярих болно. За тэгээд ном руугаа орохоос өмнө эхлээд бид нар бидний байнгын спонсор Denk Pharma-га дуртай гэж бодож байна. Denk Pharma эрүүл амьдралын хэв маягийн түгээцгээ эрүүл мэндийн чанарыг хэмжүүлж подкастын ивент тэгш Denk Pharma-га. Тэгээд Denk Pharma-гийнхаа ачаараас бид нар Unlock-ийн mentorship болон scholarship-ийн хөтөлбөрийг зарлаад байгаа. Тэгээд Denk Pharma байхгүйсэн бол магадгүй ингэ зориглож дараагийн түвшнийхаа нийгэмд одоо ийм зүйл хүргэх ажлыг эхлүүлэхгүй байсан баха. Тэгээд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Одоо битэрийн энэ дугаарыг гаргах үед scholarship-ийн мань хөтөлбөр бас давхар зарлагдсан байх юм байна. Тэгэхээр манай хөтөлбөртэй цуг байгаа. Тэгээд эцэгтэй оролцоорой гэж уриалах байна. Тий. Бид нар энэ хөтөлбөрөөр зарлаж байгаадаа маш их баяртай байгаа. Голоор нь одоо жоохон хөтөлбөрөөр ярихад тий. Тэгэд 12 оюутныг бид нар 13 ментортойгоор аавна. Тэгтээ бас жоохон тоонд өөрчлөлт орж магадгүй юмыг яаж мэдэх вэ? Гэтэ ямар ч гэсэн хамгийн багадаа 12 оюутныг авахар төлөвлөсөн байгаа. За тэгээд та бүхэн хэрэгтэй хүнд нь бас хуваалцаж яг хэрэгтэй оюутанд нь энэ л оюутныг авах ёстой гэсэн хүнд нь бидний мэдээллийг хүргээрэй гэж хэлье. За тэгээд их ном руугаа орё гэж бодож байна. За эхний хэсэг маань болохоор томоохон тех компаниудаас бид нар юуг сурж болох вэ гэдэг тухай ярьдаг эхэлдэг байгаа. За номын маань зохиолч Marty Cagan болохоор хамгийн анх 1980-ад оны дундуур Hewlett Packard буюу HP тухайн үед бол маш том технологи одоо ч гэсэн том анх инженерээр ажиллаж байсан. За тэгээд тухайн үед анх ажиллаж эхэлж байхдаа томоохон нэг төсөл дээр ажиллаа. Тэгээд энэ хүү төсөл нь бол ерөнхийдөө технологийн хувьд маш өндөр хүчин чадалтай AI буюу одоо шиймэл оюун ухааныг ашигласан тийм төсөл дээр анх ажиллаж байсан байгаа. За тэгээд өөртөө бол ерөнхийдөө энэ төсөл бол маш технологийн хувьд өндөр чадалтай учраас хэрэглэгчдэд өндөр хэмжээгээр хүрнэ гэсэн маш итгэлтэйгээр ажиллаж эхэлсэн инженерүүд. Гэтэл яг яасан бэ гэхээр ажиллаад гайхалтай бүтээгдэхүүн гаргасан боловч хинч тэрийг хэрэглээгүй.
За тэгээд үнэхээр бүр хамгийн тийм failure буюу одоо маш амжилтгүй бүтээгдэхүүн болсон байгаа. Хичнээн өндөр технологийн бүтээгдэхүүн байсан боловч. За тэгээ үүнээс ер нь юу батсан бэ гэхээр за технологи дээр суурилсан бүтээгдэхүүн гэдэг маань зөвхөн супер технологиор хийгдэд одоо амжилттай бүтээгдэхүүн байдгүй байна. Түүнээс гадна хойно маш олон төрлийн ямиг анзаарах хэрэгтэй байна гэдгийг өөрөө мэдэж аваад за тэгээ түүнээс хойш ерөөсө product тий буюу одоо бүтээгдэхүүний тал руу нь ерөөс чиглүүлсэн team мэргэжлээс олсон инженер байжаас олсон юм хүн байгаа. За тэгэхээр энэ хүү та бүхний одоо өдөр тутмын хэрэглэж байгаа жишээлбэл одоо ямар ч Facebook, Google, Amazon ч юм уу тий Netflix үзэж байгаа энэ хүү том бүтээгдэхүүнүүдийн хойно заавал юу гэдэг вэ гэхээр product manager байдаг. Product manager гэдэг бүтээгдэхүүнийг хариуцж байгаа менежер. За тэгээд тэдний баг бүтэн баг ажиллаж энэ хүү том функц цаашин функцэд бэлэн болдог байгаа. За тэгээд гол нэг ялгаатай зүйл нь болохоор бүтээгдэхүүний менежер буюу одоо product manager гэдэг нь болохоор дизайн хийж байгаа одоо project manager-аас буюу одоо тийм project-ыг авч явж байгаа менежерээс ялгаатай. Юугаар ялгаатай байдаг вэ гэхээр энэ бол бүтэн яг л ерөнхийдөө та нэг тэр компани CEO буюу одоо гүйцэтгэх захирал нь гэдэг өөр өдөртөж болно. Тэгээд тэр бүтээгдэхүүнийгээ өөрхөн гүйцэтгэх захирал болдог. Ийм шин чанартай. Гэхдээ багийнхан ажиллаж байгаа хамт хүмүүсийн бол дарга нь биш. Тэд нартай хамтран ажилладаг, адилхан юм левел дээр ажилладаг ийм хүн байдаг. За ерөнхийдөө энэ бүтээгдэхүүний баг гэд хэрэгээрээ ойролцоогоор нэг product manager байна те бүтээгдэхүүний харилцагч менежер байна. За тэгээд дизайнерууд байж болно. За тэгээд хойно болохоор 2-10 тийм програм хангамжийн инженерүүд ажилладаг. За эдгээр ингээд ерөнхийдөө гол хүмүүс нийлээд энэ бүтээгдэхүүнийг гаргадаг байгаа. За тэгээд энэ номон дээр бол ерөнхийдөө дайртурын хиндэ хэлсэнчлэн технологи дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчлэгээний тухай голчлон ярих болно. За тэгээд компаниудын хувьд ингээд хэмжээгээр наваад үзэх юм бол стартап буюу гарааны бизнесийн хувьд авах юм бол ерөнхийдөө гарааны бизнесийг ойролцоогоор 25 инженерээс одоо инженертэй түүнээс бага хүмүүстэй гэж тооцчих юм бол энэ хүү ийм жижиг хэмжээний гарааны бизнесийн хувьд болохоор product manager буюу бүтээгдэхүүн хариуцж байгаа менежер нь ерөнхийдөө үүсгэн байгуулагч нь өөрсдөө хийгээ явчихдаг байгаа. Үүсгэн байгуулагч нь тэгээ мөн технологийн CTO гэж хэлдэг те. Технологийн гүйцэтгэх захирал нь ерөнхийдөө өөрсдөө хариуцаа явчихдаг гэсэн бага үнэтэй болохоор. За тэгээд үүний дараа компани өөрсдөд хамраад growth stage буюу өсөлтийн шатандаа явж байгаа компани ойролцоогоор ерөнхийдөө нэг 25-аас дээш хэдэн 2-300-аад хүнтэй team хүн компани байх юм бол эдгээр компани нь бол яхахгүй product manager бол хэрэгтэй болдог. Учир нь юм бол тэр бүтээгдэхүүн дээр гаргаж байгаа нэг болгон функц болгоно тусдаа өөрөөр ойлтой тэр болгонд бүтээгдэхүүн болоо гардаг гэсэн. За тэгээ өшөө томроод ирэх юм бол бүр том шатантай тий enterprise хэмжээнд гараад ирнэ. Тэрний тухайлбал юм бол Amazon, Google, Apple тэднэр шиг тийм том хэмжээнд болоод ирэх юм бол бүр энэ бүтээгдэхүүнүүдээ хэрхэн хооронд нь уялдуулах вэ? Бүтээгдэхүүн болгоных нь ард том одоо product management хийж байгаа тийм бүтээгдэхүүн багууд байгаа. За тэгээд тэр дундаа тэр багийг нь хамтдаа авч явуулж байгаа энэ хүү бүтээгдэхүүний менежер гэдэг хүн байна. Ямар хуу уялдаа холбоотой вэ гэхээр маш том юм организацийн хувьд зохион байгуулах шаардлагатай болдог байгаа. За тэгээд энэ том компаниудаас ингээд харахаар ерөөдөө компани томрох тусмаа ихэвчлэн нөгөө цоошин бараа бүтээгдэхүүн ч мөнгөлийг гаргах болоод улам ингэж мууддаг байгаа юм л да. Тэгэхээр гэтэл энэ том одоо Amazon, Apple, Facebook, Google, Netflix гэх мэт одоо FANG гэж нэрлэгддэг. Эдгээр том компаниуд одоо хүртэл тийм инновац хийгээд цоошин нэр үйлчлүүлэгчтэй бүтээгдэхүүн хөргөж байна. Тэгвэл юу нь одоо болоод байгаа юм бэ гэд харахаар эдгээрээс одоо суралцах зүйл гэж харж болох юм л да. За тэгээд эдгээр суралцах зүйл нь юу вэ гэдээ харахаас өмнө ердийн одоо компаниуд тий инновацигээ болцсон бүтээгдэхүүн цоошин юм гаргахаа болцсон компаниуд ямар алдаа гаргадаг вэ гэхлээр тэдний нэг хвшил ингэдэг байгаа. Шинэ бүтээгдэхүүн гаргахаар эхлээд нэг санаа гаргадаг. Тэгмүүдээ санаанаасаа бизнесийн планаа гаргаад за тэгээд тэрийг ойролцоогоор төлөвлөгөө ч юм ихтийн зорилгоо гаргангуудаа тэгээд тэр хөтийн зорилгоо бүтээхийн тулд хийсэн тэр шаардлага бүтээгдэхүүнүүдээ шаардлага гаргаад тэгээд загвараа гаргаад тэгээд түүнийхэн дараа түүнийг хөгжүүлэлт хийгээд за тэгээд тест буюу тэрийг шалгаад за тэгээд бүтээгдэхүүнээ гаргадаг ийм шат дамжлагаа ердийн компаниуд явдаг. Гэтэл энэ чинь маш том асуудал гарч ирдэг байгаа. Учир нь юм бол нэг одоо хамгийн ихнээс нь харах юм бол энэ бүтээгдэхүүний санаа бол компани дотроос гарсан. Хин нэгэн одоо sales буюу одоо sales team ч юм уу эсвэл нөгөө нэг
эсвэл тэр компаниг удирдах удирдлагын санаа байсан тий. Тэрнээс үйлчлүүлэгч ч юм уу хэрэглэгчдээс ерөөсөн сонсоогүй гэдэг том алдаа гаргадаг. За тэгээд бас нэгэн том алдаа гэх юм бол яг түрүүний хэлсэн энэ бизнесийн шин санаа гаргах бүтэц маань ерөөхдөө water flow одоо буюу юм шат дараасан тий. Нэгийг хийжээ дараачих руу гэдэг, нэгийг хийжээ дараачих руу гэдэг ийм маягаар одоо хүрхрээ маягаар явагддаг ийм шаттай байгаа. Энэ дээр бас алдаа гардаг. Учир нь их юм бол инженерүүд гэдэг маань болохоор маш том санаа гаргадаг, цоошин зүйлийг санаачлахад чухал болгодог хүмүүс баг хамгийн сүүлийн шатанд нь оролцож яадаг тий. Эсрэгээр бас нөгөө талаас харах юм бол дизайнерууд гэдэг маань тэр бүтээгдэхүүнийг бас ингээд зохицлон бүтээхэд маш том одоо загварчлал гаргадаг хүмүүс байгаа. Тэдний бас сүүлд нь оролцож явах шээ тий. Гэх мэтлийн том алдаанууд байгаа юм л да. За тэгвэл энээс яаж зайлсхийх вэ гэхээр нөгөө талаас нь харах юм бол нэг ойлгох ёстой зүйл нь гэх юм бол ингэж гаргаж ирсэн санаанууд бол нэг санаа гаргачаал тэрийг хөөсөөр агаал ингээд бүтээгдэхүүн болоо гаргачаад ихчлэн фейлддэг. Тэр нь бол дор хаяад талаас илүү санаа бол ерөөсө бүтэлтгүй болдгоо. Түүнийг бол хамгийн дөрөнд ойлгох хэрэгтэй. За тэгээд нөгөө талд нь болохоор энэ том ингэж санаа гаргахын тулд гүйж явж байгаа хийхэд маш их цаг, мөнгө зарцуулсан. За түүнийг олж авахын тулд буцаагаад эдийн засгийн үзүүлэлтээр тэр нь ерөөсө анхаалтгүй болчтой. Тэгэхээр яах хэрэгтэй вэ гэхлээр энэхүү бүтэц зохион байгуулалт нь болохоор ерөнхийдөө тийм илүү дутал зардал байхгүй, бага зардалтай. За тэрнээс гадна тэр бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг маань хоорондоо маш нарийн уялдаатай. Инженерүүдийг анханаас нь програм хангамжийн инженерүүдийг анханаас нь бүр оруулж ирдэг, дизайнеруудыг оруулж ирдэг. Тэгээд бүтэн ингэж цикл явахын оронд эртхэн шиг нөгөө жижиг прототип буюу одоо төр жижигхэн бүтээгдэхүүнүүд хийгээд хэрэглэгчдээр туршилт хийдэг. Ийм арга замаар явж иж амжилттай бүтээгдэхүүн гард юм аа. Тэгжээж нөгөө нэг бүтээгдэхүүн чинь хэрэглэгчтэй хүрдэг юм аа гэдгийг бол энэ том амжилттай явж байгаа компаниудаас ойлгодог юм л да. Өөрөөр хэлбэл авах ёстой тэр риск тий энэ аюултай гэж бодож байгаа тэр рискүүдээ урьдчилаад авчдаг. Түүнийга эхлээд тэр одоо асуудлыг нь хүнддэг ийм байдлаар хандах хэрэгтэй гэж байна. За тэгээд энэ ч яригдж байгаа бүтээгдэхүүн гэдэг нь бол ерөнхийдөө бид нар тийм бүхэл бүтэн бүтээгдэхүүнийг авч байгаа. Энэ нь бол зүгээр л нэг ингээд нэг функц гаргачаал одоо app тий ингээд нэг mobile app гаргачаал тэрийг өө ингээд болчлаа гэсэн үг биш. Бүтээгдэхүүн гэдэг маань юу вэ гэхээр тэрнийг гаргаад хэрэглэгчтэй хийлгүүлээд мөнгөийг гаргаж аваад одоо орлогоо олоод шинэ хэрэглэгчд олоод хэрэглэгчтэй дахин тохиол дээр нь босгоод дахиад түүнээс гадна хэрвээ та e-commerce ч юм уу одоо таксины дуудлагын үйлчилгээгээр байх юм бол офлайн experience буюу тэр хэрэглэгч маань app дээр байхгүй жишээлбэл таксин дээр сууж явах үедээ ямар тийм одоо experience-ийг авах уу? Ямар тийм зүйлийг мэдрэх үү гэдгийг хүртэл шийддэг. Тэгэхээр юм цогц бүтээгдэхүүнийг бол энэ ч ярьж байгаа. За тэгээд түүнээс гадна энд бол байнгын тий тогтмол ерөөсөл байнга шинэ бүтээгдэхүүний санаа гаргаад discovery хийгээл тэрийг хэрэглэгчтэй хүргээл ерөөсөө юм байнга тэгж явдаг. Нэг бүтээгдэхүүн гаргачаад манай компани болцсон гэдээ хойшоос байх биш. Тийм байж болохгүй. Энэ бол тогтмол байнгын одоо дуусашгүй тийм бүтээгдэхүүнүүдээ санаа гаргаад ингээл хийгээладаг. Номон дээр зохиолчийн хэлснээр бол ерөөхдөө ойролцоогоор ийм мундаг тий бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг байх юм бол энэ баг нь ойролцоогоор ерөөхдөө бараг 7 хоногт 10-аас 20 ишэрхийг цоошин тийм санааг туршиж үздэг гэж байгаа байхгүй юу? 10-аас 20 санаа гэж бодлоо. Тэр байнга туршиж үзэл хийгээл болол хаяал хийхгүй болол хаяал ингэж маш хурдтай. За тэгэхээр энэ олон санааг туршиж үзэхийн тулд мэдээж бол маш тийм хөнгөн аргаар хийдэг. Гэхдээ хэрэглэгчтэйгээ маш ойрхон харгаар хийдэг байгаа. За энэ тухай бол бид нар цаашдаа ингээд нэлээд дэлгэрүүлээ ярих болно. За тэгээд түүнээс гадна бас нэг чухал санаа одоо концепт бид хоёр энэ номдоо бас хэрэглэх нь болохоор product vision буюу бүтээгдэхүүн ихтийн төлөв гэж байгаа. Энэ хүүд ихтийн төлөв гэдэг нь болохоор стратегтэй өөр, стратегиас ялгаатай. Энэ бол илүү урт хугацааны зүйл. Бүтээгдэхүүн ихтийн төлөв гэдэг нь ойролцоогоор 2-оос 10 жилийн хугацаанд бүтээгдэхүүн цаашд ямар байх юм гэдэг тухай яригдах ийм зүйл байгаа. За тэгээд дахиад нэг концептыг энэ чинь хамгийн сүүл ганы концепт нь хэлэх нь болохоор MVP гэдэг minimum viable product гэж байгаа тийм. Энэ болохоор хамгийн ихний загвар тийм. Бараг прототип маягийн тийм загварыг бас хийх хэрэгтэй. Энэ бол жинхэнэ сүүлийн бүтээгдэхүүн биш. Энийг бол хязгаарч хэрэглэгчтэй өгөхгүй. Зөвхөн туршилтын зорилгоор хэрэглэдэг ийм бүтээгдэхүүн байдаг байгаа. За тэгээд энэ ерөнхийдөө энэ концепт
нэлээд одоо эхний хэсгээр энэ тухай одоо цаашдаа яриад явах болно. Нэлээд дэлгэрүүлээд дараагийнхын бүлгэрүүдээр ингээд яриад явах болно. За тэгэхээр сая тэгшэмэн эхний бүлэг дээр мундаг технологи компаниудаас юу суралцаж болох талаар ярьсан. Тэгэхээр хоёр дахь бүлэг дээр нь болохоор the right people буюу яг тийм мундаг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг гэдэг чинь ямар багийг хэлдэг юм бэ? Хүн төс бүрн ямар үүрэгтэй байдаг юм бэ гэдэг талаар ярив. За мундаг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг бол сая тэгшээ хэлсэн те ер нь л ингээд нэг баг дотор олон янзын хүмүүс байдаг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн product manager байна, програм хангалтын инженерүүд байна, дизайнерүүд байна. Олон төрлийн одоо скиллтэй ур чадвартай хүмүүс нийлээд нэг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багийг бүрдүүлдэг юм аа. Тэгэхгүй зүгээр ингээд борлуулалтын баг нь тусдаа, инженерийн баг нь тусдаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг нь одоо хөгжүүлэгчдийн менежерүүд нь тусдаа гэх нэг өөр өөрсдийн чаддаг юмар баг болонгуудаа одоо бүтээгдэхүүн менежерүүд нь шаардлагаа өгөө. Тэгээ шаардлагын дагуу дизайнерууд нь зурсан зургийг нь програм хангамжийн инженерүүд нь очиж хоорондоо ярьж агаад хийхтэй. Ийм уялдаа холбоогүй тусдаа ингээд одоо өөр функцүүд ажиллаад явах юм бол хизээч мундаг бүтээгдэхүүн мундаг одоо баг гарахгүй. Нэг баг дотор ингээд нэг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер тэгээд нэг хэдэн програм хангамжийн инженер тэгээд дизайнер гэдэг янз бүрийн хүмүүсийн цогц нэгдэл байж сайн баг бүрддэг юм аа гэж дурдсан. За тэгээд энэ баг маань болохоор яг л одоо энэ бүтээгдэхүүн одоо өөрийнх нь бэби дээ өөрийнх нь хүүхэд юм шиг ингээд өөр юмсэг хандаад тэгээд өөртөө тэрийг ингээд яаж зах зээл түргээд яаж хэрэглэгчдэд түргээд ингээд хэрэглэгчдийн асуудлыг шийдэх вэ гэдэг дээр ингээд банк төвлөрдөг. Үндсэн зорилго нь бол за энэ функцүүдийг гаргах юм бол бидний зорилго биелжлээ гэд хойшин суудаг биш. Харин хэрэглэгчийн асуудал юм байна. Бид нар зорилго нь хэрэглэгчийн асуудлыг шийдэхээ. Тэгэхээр тэрийг яаж шийдэж болохоо шийдлэг олон талаас нь хайдаг, туршиж үздэг. Тийм одоо баг байх хэрэгтэй байна. Тэгээд одоо шийдлийг олон талаас нь гаргаж хайдаг байхын тулд мэдээж хэрэг тэр баг нь өөрөө тодорхой хэмжээний эрх мэдэлтэй бусад баг одоо удирдлагаас үл хамааран өөртөө зарим нэг зүйлийг шийдэх одоо боломжтой тий төлөвлөд нь өөрсдөд нь олгогдсон, ресурсууд нь олгогдсон тийм баг байвал илүү үр дүнтэй юм байна. Тэгээд бас практик дээр зохиогч минь хэлж байгаа юм л та харж байхад энэ баг маань ингээд цугтаа нэг өрөөнд суудаг, хажуудаа ингээд суудаг байвал бүр үр дүнтэй байдаг. Яагаад тэгэхээр явж багийн одоо үйл ажиллагаа гэдэг чинь хүн хоорондын харилцаан дээр тогтно тий. Тэгээд тэр хүмүүс чинь хоорондоо илүү дотныг нэг ойлголцдог байхын тулд цугтаа сууж ивэл нэг өрөөнд сууж ивэл амар идэм аа гэж ингэж хэлсэн байгаа. За тэрнээс гадна энэ баг маань ингээд нэг прожектн дээр богино хугацааны одоо хэдэн сарын прожектн дээр ажиллаад тэгэл за бай гэл өөр прожект руу хуваарлагддаг биш. Яг энэ бүтээгдэхүүнийг эхнээс нь дуустал ингээд олон сар жилээр цугтаа ажиллах юм бол илүү ownership буюу энэ бүтээгдэхүүн чинь нэрээ минийх шүү дээ. Нэрээ миний үнцэн ажил чинь шүү дээ гэд илүү өөр юмсаг ханддаг болд юм аа. Тэгэхээр аль болох урт хугацааны тэгээд тэгж нэгт хоорондоо ажиллаж харилцдаг тийм баг бүрдүүлээрэ гэж зүйлсэн байгаа. За үргэлжлүүлээд ер нь гишүүн болгоных нь үүрэг ролийг ингээд товчхон дурдаа тавил та. За хамгийн мэдээж чухал үүрэг ролтой хүн бол product manager бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер байгаа. За энэ менежерүүдийг харж байхад болохгүй менежерүүд сайн ажиллаж чадахгүй байгаа менежерүүд нь яадаг вэ гэхээр тэдэн тийм функц зах зээлд гарсан байх ёстой гэл ингээд баахан төлөвлөгөө цоочдаг тий. Тэгээд тэр төлөвлөгөөнийхөө дагуу ингээд бүх зүйлийг хийх гээл тэгэл өөр ямар ч шийдэл байж болохгүй юм шиг одоо хаардаг ч юм уу. Аливаа асуудал гарангууд шийдвэрлэх хэрэг мэдэл байхгүй юм болонгууд л хуралцаарлаа. За одоо энийг шийдээд үг гээл эсвэл аливаа жижиг асуудал болгон дээр CEO рүүгээ аваачаал тэгэл асуудаг ч юм уу. Тийм байх юм бол энэ бол product manager үнцэн үүргээ гүйцэтгэж байгаа гэсэн үг биш ээ. Product manager чи яаж ажилладаг вэ гэхээр зах зээл дээр байгаа боломжийг олж хараад ямар бүтээгдэхүүн зах зээл дээр гаргах юм бол хэрэглэгчийн яг одоо хэрэгцээг нь хангаа тэ хэрэгцээнд нь нийцсэн killer буюу одоо жинхэнэ алах тийм мундаг бүтээгдэхүүн болох вэ гэдгийг тодорхойлдог тийм хүнийг чинь хэлээд байгаамаа. За тэгэхээр тэр хүн маань мэдээж маш та ер нь бол олон талын чадвартай хүн байж иж одоо техникийн талаасаа ч тэр энэ боломжтой юу гэдгийг хардаг. Зах зээлийн талаасаа ч тэр зах зээлийг мэдэрч чаддаг тий. Тэгээд
тэр мэдэрсэн боломжоо ингээд олон хүнд конвинс хийдэг, тэгээ ятгаж итгэж үнэмшүүлэх чадвартай арга учирыг нь олж чаддаг гэд ер нь бол маш олон чадвар энэ хүнд байх шаардлагатай болж байгаа юм л доо. За тэгээ зохиогч маань болохоор за энэ хүн чинь нэгдүгээрт те хэрэглэгчийн талаар маш тийм гүн гүнзгий мэдлэгтэй байх хэвээр. За хоёрдугаарт нь зах зээл салбарынхаа талаар бас өргөн гүнзгий мэдлэгтэй байх хэвээр. Тэрийг бүр мэдэрдэг байх хэвээр. За тэгээд гуравдугаарт нь технологийн бэкграундтай технологийн одоо наад захын хичээлүүдийг аваад үзчихвэл зүгээр хэрвээ технологийн бэкграунд байхгүй байх юм бол их юм бол илүүтэйгээр инженерүүдтэйгээ ойлголцоход амар болно гэж зөвлөсөн. За тэгээд энэ хүний ер нь гол шинж чанаруудыг хэлэх юм бол бизнес тэтгэлгээтэй хүмүүс гэж байдаг шүү дээ. Боломжийг олж хараад тийм талаас айгүй ухаалаг. За хоёрдугаарт нь айгүй тийм бүтээж сэтгхүйтэй асуудал гарангуут олон талын шийдэл ингээд санаанд нь орж идэг. Ингэжж болох юм шүү, тэгжж болох юм шүү гэдэг санаачлаг гаргадаг. За гуравт нь болохоор тууштай. Ингээд нэг санаа олцсон бол тэрийг ингээд хэрэгжүүлж үзээд туршиж үзээд хүмүүст ингээд тэр боломжийг ингээд хуулж синхруулж чаддаг нэг талын бас жоохон зөрүүд маш тийм тууштай. Тийм хүн байх хэрэгтэй гэж хэлсэн байна. За дараагийнх нь чухал албан тушаал болохоор product designer гэдэг. Дизайнерууд болохоор хуучин бол яадаг байсан бэхээр за ямар бүтээгдэхүүн хийлгээд байгаа хэрэгцээ шаардлага аваад би зураад өгье гэд. Гэл сайхан зураад тэгэл инженерүүд гардуулж өгөөл бай бай гэдэг байсан. Тийм байж болохгүй. Яг ийм мундаг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багт байгаа дизайнерууд бол яг одоо product manager буюу бүтээгдэхүүний менежерүүдтэй ингээд мөр зэрэгцээд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага хаана байна гэдгийг нь цогтаа нээж олж илрүүлдэг ийм хүмүүс байдаг. Тэгээд яг ийм одоо user interface-тэй ийм дизайнтай бүтээгдэхүүн байх юм бол яг ингээд зах зээлийн тренд ийшээ явж байгаа гэдгийг мэдрээд product manager-үүдэд зөвлөөд ингээд гаргаж чаддаг тийм дизайнерууд байдаг. Бас цогтаа ажиллаж байсан мундаг дизайнеруудыг бодохоор ингээд нэг дизайн авчрахтаа тэгээд тэрний хойдол бөөн ингээд баталгаа нотлохоо авчирч өгдөг гэснийг ингээд ийм дизайнтай хийчих юм бол окей наа гэд тэр нь зөвхөн тэр хүний өнцгөөс хараа шийдсэн зүйл биш. Тэрийг ингээд айл хэдийн 10 20 хэрэглэгчдэр ингээд өөрийнхөө зурсан дизайныг туршаад үзсэн, санс тэгдлийг сонссон тэрнийхээ дагуу өөрчлөлт сайжруулалтыг нь хийцэн. Тэгээд ер нь ингээд хэрэглэгч олж хараагүй боловч зах зээлийн чиг хандлага тренд иш яваад энэ мундаг дизайнерууд ийм хийгээд байна гэдгээ ингээд бидэрт хилдэг бүр ингээд дараагийн түвшинд аваачдаг тийм product designer-ууд байдаг. Тэгэхээр орчин үед бол тэгж ажилт юм гэж байна. За бас чухал хүмүүс нь болохоор мэдээж програм хангамжийн инженерүүд байна Инженерүүд түрүүнд тэгшээгээ хэлсэн бүр ингээд асуудлыг анх гаргаж ирэхээс нь л эхлээд бүтээгдэхүүний функцүүд ямар ах уу, ямар бүтээгдэхүүн хийвэл болох уу гэдэг тэр шийдэл гаргалгааг анх ярих үеэс нь л эхлээд инженерүүд цогтой байх хэвээр. Мэдээж нөгөө инженерүүд чих хвчлийн интроверт хүмүүс байдаг. Юу ихэ хэлчих би зүгээр хийчи, кодыг чинь биччихье. Энэ тэрэ тодорхой баймаар байна гэж тэгдэг хүмүүс байдаг штэ. Гэхдээ тэрийг нэвтээтэй айл болох ингээд инженерүүдэд хэрэглэгчийн асуудлыг нь яриад ийм юмны төлөө бид нар ингээд одоо чиний хөлс хүчийг чинь дайчлаад код бичүүлэх гэдэг нь гэдэг анханаас нь ойлгуулчих юм бол тэр хүн ч гэсэн ингээд альва зүйлийг том зургаар нь хийн хүнд хэрэгтэй юм хийчихсэн гэдэг талаас нь толгойн ажиллана. Тэгээ дээрэс нь одоо яг тэр бүтээгдэхүүнийхаа ингээд үндсэн санаа гаргаж авах үед нь эн чинь болно, эн чинь илүү ингээд одоо хийхэд амарх юм байна. Эн чинь бол нэлээд технологийн хувьд хэцүү зүйл яриад байгаа шүү гэдгээ ч гэсэн анханаас нь ингээд хэлээд өгчин. Тэгэхгүй болохоор ингээд product manager-ууд ч юм уу дизайнерууд ингээд амар гоё тэнгэрийн юм яриа тэрийг нь яг кодн дээр аваачаад болох гээд програм хангамжийн инженерүүд өгөх гэхээр тэр нь ингээд амар бодсноос айгүй хэцүү хүнд олон сар жил шаардлагатай ч юм уу тийм зүйл болчих магадлал бас өндөр идэг шүү. Тэгэхээр анханаас нь инженерүүдийг чирч авчаад оролцуулаарай гэж зөвсөн маань. За дараагийн чухал мессеж болохоор продуктын маркетингийн менежерүүд байна л да. Маркетингийн менежерүүд бол одоо зах зээлийн дуу хоолой байх хэвээр. Хэрэглэгчид энэ бүтээгдэхүүний чинь ийм байдлаар хүрэх юм бол ийм мессеж өгөх юм бол ойлгоноо. За зах зээл танилцуулгатай ийм сувгууд ашиглах боломжтой. Ингээд хүрэх чинь тэдэн хүнд ингэж хүрэх боломжтой ч тийм үү. Тэр бүх талаас нь ингээд хардаг, юу хийж чадгаа мэддэг. Тийм хүмүүсийг бол илүү өөр дүнтэй одоо маркетингийн менежер гэж хэлээд байгаа. Тэгээд энэ хүмүүс бас аль болох эхнээс нь ингээд асуудал шийдлээ ярьж байхад нь оролцвол зүгээр. Гэхдээ мэдээж одоо бүтээгдэхүүний багт бол full time ингээд заавал бүгдэнд нь оролцоод авах шаардлагагүй. Дараагийн чухал мессеж болохоор head of product буюу одоо дундаас дээш хэмжээний байгууллагуудад бол хэд хэдэн
бүтээгдэхүүний менежерүүд байдаг. Тэгээд тэр бүтээгдэхүүний менежерүүдийг дээдлэн ингээд баддаг. Тэр хүмүүсийг хөгжүүлдэг, чиглүүлдэг тийм ахлах менежер, за CPO гэж бас байдаг те. Томхон компаниуд бол Chief Product Officer гэдэг. Тэгээд хүмүүсийн үүрэг бол бараг CEO-гийн туслах маягийн хүмүүс байдаг. Бүтээгдэхүүний те ингээд алсын эдийн зорилгыг нь харж чаддаг. Тэгээд хэрвээ CEO-д нь өөрсдөө айгүй мундаг бүтээгдэхүүний хаас эдийн зорилгыг харж чаддаг, бас мундаг тийм бүтээгдэхүүний менежер чадвартай хүн байх юм бол CPO буюу тэр Chief Product Officer нь болохоор илүү тэр CEO-д туслаад CEO-ийнхаа харж байгаа эдийн зорилгыг нь яаж одоо ажил хэрэг болох вэ, хэрэгжүүлэх вэ гэдэг дээр нь анхаардаг хүмүүс байдаг. Хэрвээ CEO-д нь тэр продактынхаа эдийн зорилгыг харж чаддаггүй хүн байх юм бол бараг аманд нь үгийг нь ингээ зааж өгөөд тий продактын эдийн зорилго, бүтээгдэхүүний эдийн зорилго чи ийм байх ёстой гэдгийг нь чиглүүлээд тэгээд одоо захирлаа синхруулээд авч явдаг. Хойтлаас нь ингээд тодлох түвшиг нь олж авдаг тийм хүмүүс байт юм байна. За бас нэг хамгийн чухал мест болохоор CTO буюу Chief Technology Officer. Энэ хүн маань болохоор за мэдээж хэрэг тэ технологийнхаа талын хамгийн мундаг бүдүүн дарга гэсэн үг л дээ. Гэхдээ одоо технологитой ингээд аюу мундаг байгаа л тэ технологийнхаа хамгийн одоо ур чадвараас хамгийн мундаг инженер байгаад бол хангалтгүй. Энэ хүн маань бас технологийнхаа бүх инженерүүдийг хөгжүүлж чаддаг. Урталт нь ингээд ойлгомжтой зорилго тавьж чаддаг. Тэгээд яаж ажилуулвал энэ хүмүүс илүү утга учиртай ингээд мотивацтай бүтээгдэхүүнийхээ эдийн зорилгыг том зургаар нь хараад ингэж ажиллах вэ гэдэг талаас нь бас зохион байгуулж чаддаг. Тийм зохион байгуулалтын ур чадвартай тийм хүмүүс байх хэрэгтэй. Тэрнээс нь шүү дээ технологиор л хамгийн мундаг тийм нörд байлаа гэд CTO болж чадахгүй гэж ингэж тэмдэглэсэн байгаа. Right people гэдэг CTO гэдэг хүсэж байна. За тэгээд ингээд сая дэгийн хэлснээр багаа ингээд зөв хүмүүстэйг нь бүрдүүлчихье. Организацийн хувьд зөв зохион байгуулалтанд орчлоо гэж бодъё. Тэгэх юм бол дараа нь бол 3 дугаар бүлэг дээр the right product буюу яг тэр зөв бүтээгдэхүүнээ хэрхэн гаргах вэ гэдэг талаас нь одоо тий зөв бүтээгдэхүүн гэдэг чинь яг юу юм бэ гэдгийг ярих болно. За тэгээд хуучин төрлийн тий хуучин менежментийн арга барилтай компанид харах юм бол product road maps буюу одоо бүтээгдэхүүн төлөвлөгөө гэдэг нэг юм гаргацсан байдаг. Тэгээд тэр нь болохоор юу гэдэг вэ гэхээр ерөөхдөө тэдэнд одоо энэ сар дараагийн сард дараагийн үйлрэлт ийм зүйлүүдийг гаргана. Ингээд зооцсон. Тэгэл ерөөсөө энийхэн төрлөө явна гэд. Ингээд road map-а гаргацсан нь бол хвчлэн харагддаг байгаа. За энэ одоо ямар алдаатай юм бэ гэхээр одоо болохгүй зүйл байна гэхлээр эдгээр road map буюу энэ төлөвлөгөө нь томоохон ерөөхдөө бүдүүн төлөвлөгөө нь ихэвчлэн ямар үр дүн гаргатай бүтээмж яг энэ сард энийг дуусгана гэд ингээд иймэрхүү байдлаар хийцэн төлөвлөгөө байдаг тий. Гэтэл орчин үеийн одоо энэ номны одоо хэлж байгаагаар болох юм бол энэ хэрэггүй энэ сард энэ дуусгах чухал биш харин тэр хийсэн тэр функц чинь ямар үр дүн бизнесийн хувьд авчрах вэ гэдэг нь чухал. Энэ талаас нь харсан тийм төлөвлөгөө байх хэрэгтэй гэж хэлж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл энэ юу гэж хэлэх гээд байна гэх юм бэл одоо жишээлбэл нэг мобайл апп дээр нэг функц шин нэмчээд дуусчлаа гэдэг ингээ гараа өргөө дууссан гэж суух биш. Тэр бүхэл бүтэн бүтээгдэхүүний багч нь за энэ мобайл апп дээр функц маань гарчлаа бүтээгдэхүүн нь болохоор хүмүүст хүрчлээ хэр зэрэг бизнесийн үр дүн гаргаж ийн дахиад буцаагаад хэрэглэгчд татаж чадж ийн нөгөө энийг хэдэн хэрэглэгч хэрэглэж ийн гэд бүхэл бүтэн тэр цаатлын том зугаар нь авч хайдаг. Тэгэхээр ерөөсөө юм цагт баригдсан нөгөө нэг энэ самбар дээр зоосон бүтээгдэхүүний одоо төлөвлөгөө биш харин эсрэгээрээ high integrity commitments буюу одоо багийн бүх хүн болно өөрөө өөрсдөө зориулсан тийм үүрэг хүмүүж одоо зорилгыг өөрсдөө хийж гаргадаг. Ийм байдлаар концептыг одоо хэрэгжүүлвэл энэ номын хэсэснэр бол илүү их үр дүнтэй болдог гэж юм л да. Тэгэхээр одоо багийн дотор байгаа хүмүүс нь өөрөө өөрсдийнхөө commitment буюу те ийм үүрэг зориг өгөхөөр үүрэг орол өгөхөөр юу болдог вэ гэхээр багийн одоо гишүүн бүр нь ерөнхийдөө тэр том хэрэглэгчийн асуудлыг шийдэх гээд байгаа гэж хардаг тий. Тэрнээс өнөөдөр юу ихэ биш тэр том хэрэглэгчийн асуудлыг шийдэх гээд байгаа гэдгийг хардаг учраас илүү их тийм содон шин санаа тийм creative буюу одоо тийм шинэлэг талаас нь илүү их тийм solution одоо саналуудыг гаргаж ирдэг. Тэгээд бүр цоошин санаа хвчлээ эндээс гарч ирдэг.
За тэгээд бас хүн болгон хамгийн чухал зүйл дээр ажиллаж байна гэдгийг ойлгодог. Учир нь юм бол том зургаар нь харсан ийм чухал бизнесийн зорилго төрөж байгааг ингээ харчих юм бол миний өндөр хийж зүйл ямар импакт үзүүлэх вэ гэдгийг бас ингэж гаргаж ирдэг. Тэгэхээр өөрөлдвөл ийм цаашдаа ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг дээр тулгуурсан бүтээгдэхүүний төлөвлөгөө бол маш амжилттай болдгоо гэж хэлсэн байна. За дараагийн нэг зарих ёстой зүйл нь бол бүтээгдэхүүний хитийн зорилго буюу product vision гэж байгаа. За тэгээд энэ хитийн зорилгыг ярихаас өмнө стратеги гэж бас нэг зүйл байгаа тийм ээ. Стратегт ялгаатай нь бол бүтээгдэхүүний стратеги, бүтээгдэхүүний хитийн зорилго гэдэг нь хоёр өөр зүйл байдаг. Тэрийг бол ялгаж салах хэрэгтэй. Ихчлэн бол софтверийн тий компаниуд байх юм бол програм хангалтны компаниуд байх юм бол ерөөдөө бүтээгдэхүүний ихтийн зорилго нь ойролцоогоор 2-5 жил байх юм бол hardware буюу одоо device үйлдвэрлэдэг ийм одоо компьютер ч гэдэг юм уу гар үзүүлэлт компани байх юм бол бүтээгдэхүүний ихтийн зорилго 5-10 жил жоохон урт хугацаатай байдаг байгаа. За тэгээд бүтээгдэхүүний ихтийн зорилго нь бол ерөөдөө том. Энэ бүтээгдэхүүний ихтийн зорилго гэдэг маань ерөөдөө тэр бүх ажилчид бага inspire буюу одоо ингээд бүр ингээд толгойг ингээ бүх гэдэг юу гэдэг цаадалж өгдөг бүр ингээд мөрөөдлийг харуулдаг ийм байх хэвээр тий одоо нисдэг машин ч гэдэг юм үү тэр нь бол одоо бүтээгдэхүүнийх нь хитийн зорилго байж гарч ирдэг. Стратеги гэдэг нь болохоор тэрхүү хитийн зорилгоо хийхин тулд ямар шат арга хэмжээтэйгээр ямар бүтээгдэхүүнийг одоо зах зээл гаргах вэ гэдгийг нь одоо шат шатаар нь хийж явдаг ийм зүйл байгаа. Тэгэхээр стратеги хитийн зорилго хоёр гэдэг нь хоёр өөр зүйл байдаг байгаа. За тэгээд хитийн зорилгыг тий бүтээгдэхүүний хитийн зорилгыг боловсруулахдаа ямар үндсэн зарчмуудыг баримталж явах вэ гэхлээр хамгийн ихэндээ бол та бүхэнийг бас сонсч байсан бах. Яагаад гэдэг асуултанд хамгийн эхлэх хэрэгтэй. Энэ бол маш чухал. Яагаад энэ бүтээгдэхүүнийг хийж байгаа? Яагаад энэ бүтээгдэхүүн бид нэр одоо хүнд хэрэгтэй гэдэг талаас нь харахтай. За тэгээд дээрэс нь хитийн зорилгоо сонсоод хүмүүс энэ бүтээгдэхүүндээ бүр дурлалдаг байх шаардлагатай. Баг нь тий. Тэгээд тийм томоор ботхоос битгий. За тэгээд гол нь өөрөөсдийнхөө хийж байгаа бүтээгдэхүүнийг disrupt буюу өөрөөсдийнхөө бүтээгдэхүүнийг маркетаас гаргах, зах зээлээс шахаж гаргах, дараа чинь тийм цоо шин бүтээгдэхүүнийг хийх хэрэгтэй. За тэгээд түүнээс гадна дахиад хэлэх юм бол тэр бүтээгдэхүүнийхээ тэр хитийн зорилготой болох юм бол түрүүндээгийн бач хэлжсэн stubborn буюу юм зөрүү зантай байх хэрэгтэй. Гэхдээ ихэр зэрэг detail буюу одоо жижиг сажиг зүйлүүдээр бол ингээл хөрвөө явчихдаг. Гэхдээ тэр том зургаа бол эцэж битгий бууж өг. Том зургаа авч аваад жижиг сажиг зүйлүүдээр ингээ хөрвөө явчихдаг. За тэгээд ерөөсө бүтээгдэхүүнээ байнга ярьдаг. Энэ бүтээгдэхүүний актив зорилго яагаад юм сайн бүтээгдэхүүн болох хинд хэрэгтэй ингэдгээ бүр ингээл бүр өөртөө итгэтэн дуралцсан хүний хатхой байнга ярьдагтай адилхан яг ингэж ярьдаг. Ийм байхаар бүтээгдэхүүний актив зорилгыг гаргах хэрэгтэй. За тэгээд бүтээгдэхүүний стратегийн хувьд болох юм бол арай нэг жижиг талаас дарах юм бол яаж тийм зорилгоо хүрэх вэ гэдэг талаас нь харах юм бол ерөнхийдөө хүн болгонд таалагдах гэж энд оролдох хэрэггүй. Зарим нэг зүйл дээр нь бол хаях зүйл гардаг. Тийм болохоор бүтээгдэхүүний стратеги болгож хаямаар юм бол хаях хэрэгтэй. Гэхдээ бас бизнесийн стратегитэй нийлэх хэрэгтэй. Тэгээд түүнээс гадна зах зээлийн тэр demand буюу зах зээлээс байж байгаа эрэлттэй бас нийлүүлэх хэрэгтэй. Тэгээд энэ бүтээгдэхүүний стратеги боловсруулж байхдаа таны өрсөлдөгч чинь ямар вэ гэдгийг бол тэрэн дээр төвлөрснөөс харин илүүтэйгээр таны үйлчлүүлэгч чинь энийг хэрэгжилж байгаа тэр хүмүүс нь ямар вэ гэдэг тэр үйлчлүүлэгчтэйгээ төлөө төвлөрөх шаардлагатай гэдгийг бас хэлсэн байгаа. За ингээд сүүл рүүгээ ингээд явхаар дараа нь ингээд бүтээгдэхүүний үндсэн зарчим юу юм бэ гэдэг тухай бас ярих шаардлагатай болж байгаа юм л да. Тэгэхээр бүтээгдэхүүний үндсэн зарчим гэдэг болохоор ерөөхдөө юу хиймээр байгаагаа тэр гол санаагаа гаргаж ирэх тий түүнийг бол ерөөхдөө таны бүтээгдэхүүн үндсэн зарчимжин байнга тэрийг илэрхийлж явах шаардлагатай болсон байдаг. За тэгээд эдгээр том зүйлүүдийг ингээд яриад ирэхлээр ерөөд бүтээгдэхүүн хийж явахдаа яг юуг нь хэмжих юм, ямар байдлаар хэмжих, яаж энийг хэмжүүл бидний стратеги амжилттай болсон гэж хэлэх юм, яаж хэмжүүл бидний хитэн зорилго руу ойрхон явж байгаа нэг гэж хэмжих юм бэ гэдэг бас асуулт гарч ирнэ тий. Хэр зэрэг амжилттай явж байгаа хэмжихийн тулд за тийм бол түүнийг болохоор ерөөхдөө ялангуяа сүүлийн үеийн технологийн том компаниуд дээр хэрэглэгдэж байгаа нэг арга барил бол OKR техник гэж байгаа. Тэр нь болохоор OKR гэдэг нь Objectives and Key Results буюу яг бидний зорилго болон төсвөр үр дүнгийн одоо хэмжээр гэж энэ арга барилаар бол ерөөхдөө хэмжигдэж байгаа. Энэ юу гэхээр яг тухайн бизнест хамгийн чухал гэсэн зүйлээ барьж аваад зорилгоо барьж аваад тэгээд түүгээр ямар одоо
key metrics байна тий. Яг хамгийн чухал metrics олж авах гэдэг тухай ерөнхийдөө ярьдаг. За энэ OKR techniques-ийн тухай бүр ярьдаг бүтэн ном байгаа. Хэрвээ та бүхэн энэ сэдвээр сонирхож байгаа юм бол John Doerr гэдэг хүний хэлсэн Measure What Matters гэдэг ийм ном байгаа. Энэ бол Google-д хэрэглэгддэг энэ арга барилыг хэрэглэсэн John Doerr гэдэг нь өөрөө бас Google-д ажилладаг ийм хүн байгаа. За энэ хүний бичсэн юм ном байгаа. Бараг технологийн салбарт бол хамгийн бас нэлээд алдартай ном. Энийг бол том компаниуд байнга хэрэгжүүлдэг, стартапууд хүртэл ингэж хэрэгжүүлэх, томроод ирэхээр хэрэгжүүлэхийг хичээлдэг ийм metrics байгаа. За ингээд бүтээгдэхүүний тухай ингээд сонсоод ирэхээр комплекс болоод олон төрлийн юм функцүүдийг гаргах те features гэдэг гаргах болоод ирэнгүүт нэлээд комплекс болоод хооронд нь яаж уялдах уу гэдэг тал дээр нэлээд асуудалтай болж ирдэг. Энэхүү асуудал нь ялангуяа компани жижиг гарааны бизнес байж байгаа томрох тусмаа улам илүү юм бүр ингээд очрын болохоор юм болж ирдэг байгаа. За яг энэ үед нь болохоор яг түрүүний хэлсэнчлээ энэ OKR techniques гэдэг нь одоо хамгийн тэр чухал зүйлийг хэмжих энэ хүү арга барил нь бол нэлээд scalable буюу том компанид яг ингэж бүрэн бүтээгдэхүүнээрээ бас орох боломжтой. Түүний нэг жишээ бол одоо Google энийг яг ингээд хэрэгжүүлээ явж байгаа. Ийм зүйл байна. За тэгээд хамгийн сүүлд энэ бүтээгдэхүүн яг зөв бүтээгдэхүүн гэж яана. Яг юу байх хэвээр юм гэхээр яг одоо хэлэхэд бол энэ бүтээгдэхүүний баг маань тий ялангуяа бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер маань энэ зөв бүтээгдэхүүнийг гаргахын тулд юу хэрэгтэй гэхээр product evangelism буюу одоо бүр ингээд өөрийнхөө бүтээгдэхүүний урсгалтай одоо шашин шиг миний бүтээгдэхүүн шашин гэдээ баг тийм юм оролцсон юм шиг энэ бүтээгдэхүүнийхээ мөрөөдлийг энэ бүтээгдэхүүнийхээ одоо ихтийн зарлагыг бүр ингээд хааж яасан ярьдаг одоо тэгээд бүр ингээд sell гэж ааштай бүр зардаг тийм болох хэрэгтэй бүр ингээд тэгэл өөрийнхөө ямар асуудлыг шийдэх гээд байгаа юуг одоо ямар хэрэглэгчдийн ямар асуудлыг ямар pain point-ыг шийдэж байгаа хизээ хэрэглэх юм гэдэг ингээд байнга ярьдаг. За тэгээ түүнээс гадна багийнхныгаа бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер бол багийнхныгаа ямар хэцүү ажиллаж байгаа юун дээр толохруулж байдаг би ингэж байнга ярьдаг. Бүр ингээд ерөөсөө evangelism болоо нэг өөрийнхөө бүтээгдэхүүн хийж байгаа тэр бүтээгдэхүүнийхээ шашныг ингээд басгаад иргэсэн үг тийм байдлаар маш тэр бүтээгдэхүүндээ ийм орж иж энэ мал ингэж түрүүнд одоо дахиад ярих болно тий тэр олон төрлийн stakeholder байгаа тэдрийг бол ингэж бүтээгдэхүүнээр татаж оруулдаг. Тэгээд түүнээс амжилттай бүтээгдэхүүн гаргадаг ийм байх хэрэгтэй байгаамаа. За тэгээд дараагийнх нь хэсэгт нь болохоор бид нар бүгдээрээ 4 дахь бүлэг рүү нь бол ямар процессор явдаг тухайг нь ярих гэж бодож энэ бүтээгдэхүүн гаргахтай тий. За сайн тэгшээгээ хэлжсэн нөгөө Measure What Matters гэд John Doerr-ийн ном нь монгол хэл дээр орчуулагдсан байдаг шүү. Ташрын дэлгэхэд хамгийн чухлыг хэмжгээд. Тийм. Би орчуулгыг нь бол уншиж үзээгүй. Гэхдээ орчуулагдсан байт юм лээ. Тэгээд энэ дээр ташрамд хэлэхэд Монголд энэ OKR-ийн системийг хэрэгжүүлэхдээ компаниудын хамгийн том алдаад байгаа зүйл нь энийга нөгөө бонустайгаа уучдаг. Инженерүүд OKR-ыг зүгээр ингээд бонус авах үнэлгээний арга гэдээ ойлгочдөг. Тэгээд бонус авахын тулд мэдээж хэрэг зорилготой хүрсэн болж харагдахгүй бол болохгүй шүү дээ. Тэгээд зорилготой хүрсэн болж харагдахын тулд анханасаа зорилгоо аягүй жижигээр тавьдаг. Зорилгоо ингээд OKR-а тодорхойлчих гэж багууд дөнгөт нөгөөд чинь ингээд мөнгөтэй ноёгдсон болохоор амар жижигхэн зорилго яаж ч байсан ингээл ажиллаа ингээл өдрийн 8 цаг хийж яхад ямар ч байсан хийчин гэсэн л юм гаргаж ирдэг. Тэгэл тэгэнгүүт угаасаа энэ чинь OKR-ын гаргаж ирсэн зорилго чинь технологийн багуудыг амбицтай те ингээд ихтийн зорилгоо хараад ингээд нэг том зорилгын доор ингээд уяхын тулд гаргаж ирсэн тийм зүйл байтал чинь ингээд зөвхөн мөнгөө бодоод тэгээ жижигхэн зорилго тавьдаг юм зүйл болгоч. Тэгэхээр шал хотлоо утгаа алддээ шүү. Хизээч би тийм мөнгөтэй нуяарэ. Бонусынхаа ямиг бол өөр юмтай нуйсан дээ шүү. За тэгээд сэдвээсээ жоохон хайлчлаа. The right process буюу энэ 4-р бүлэгт нь болохоор ерөнхийдөө зохиогч маань ер нь ингээд ямар арга техник хэрэглээд энэ хэрэглэгчдийн асуудлыг нь тодорхойлоод бүтээгдэхүүнийхээ одоо гол шинж чанаруудыг те гаргаж ирээ тэгээд туршиж үзээд зах зээлээр гаргадаг вэ гэдэг өөрийнхөө ямар техник ашигладаг талаар ингээд зүйлсийг хуваалцсан байна. За энэ юу product discovery буюу ингээд ямар бүтээгдэхүүн гарах вэ гэдгээ ингэж хайж байгаа үе байна шүү дээ. Тэ ирж хайж байгаа үе. Тэр үедээ ингээд багуудын хамгийн том гаргаж байгаа алдаа болохоор
ингээл янз бүрийн рискийг за ийм ч эрсдэл байж болох юм байна, тийм ч эрсдэл байж болох юм байна гэж ярьдаг. Мөртлөө хамгийн том эрсдлээ олж хаардаггүй. Хуулийн эрсдэл байна, эрх зүйн эрсдэл байна. Ингээд хэрэглэгч энийг ойлгохгүй байх эрсдэл байна гэл ингээл аюу жижиг юм яриад идэг аа. Яг үүндээ хамгийн том эрсдэл чинь болохоор хэрэглэгч үнийг чинь худалдаж авахгүй бол яах юм бэ? Энийний чинь үн цэн хэрэглэгчдэд хангалттай биш бол яах юм бэ? Тэгээ хэрэглэгчдийн асуудлыг шийднэ гэдэг байгаа. Тэр асуудал нь анханасаа нэг том асуудал биш бол яах юм бэ? Энийг чи худалдаж авахгүй штэ, мөнгө төлөхгүй штэ гэдэг тэр зүйл байгаа байхгүй юу? За тэгээд энийг болохоор яалтчгүй бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер ингээд толгоогоо хариуцаад те угаасаа энэ ном дээр тэгж байгаа юм л да. Бүтээгдэхүүн чинь одоо баларх юм бол те амжилттай болох юм бол хүн болгоны ингээд ач тус те энэ бол бүтээгдэхүүн хөгжүүлэлт менежерийн сайн ажилсны үр дүн, CEO-ийн мундаг агагийн үр дүн, тэгээ багийн бүх гишүүдийн оролцоо энд байна гэл бүх хүмүүс энэ хувь нэмрээ оруулсны хүчинд энэ бүтээгдэхүүн чинь мундаг амжилттай гарлаа. Хэрвээ бүтээгдэхүүн чинь фейлдэх юм бол энэний хариуцлагыг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер хариуцнаа, толгоогоо дааж авнаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежерийн позишн бол ямар хэцүү те хүнээс ингээд 24 цагийн баг commitment үүрэг хариуцлага шаардах тийм ажил вэ гэдг нь ингээд харагдаж байгаа юм л да. Энэ арга техникүүдийг ашиглаад те одоо зохиогч минь хэлж байгаа нь болохоор аль болох эртнээс нь ингээд бүр хүмүүст хэрэгтэй хэрэглэгчдэд хэрэгтэй бүтээгдэхүүн чи юу вэ гэдгээ ингээ олж нийцээ. Тэрний тулд би энэ техникүүдийг танилцуулаад байгаамаа гэдэг чинь. За хамгийн ихнийх нь техник болохоор opportunity assessment гэдэг техник юм л да. Энэ дээр болохоор зохиогч минь ер нь ингээд fall in love with the problem not with solution гэж байгаа байхгүй. Юу гэсэн үг вэ гэхээр анханасаа асуудалд ингээд төвлөрөх хэрэгтэй. Шийдэлт биш асуудалд төвлөрөх хэрэгтэй. Хэрэглэгчээ ямар асуудлыг шийдэх гээд байгаа гэдгээл байнга бодох хэрэгтэй. Тэрний талаар гүн гүнзгий мэдлэг олж авах хэрэгтэй. Тэрнээс биш анханасаа шийдэл гэдээ яриад байгаа юм бол чи тэр шийдэлдээ хэтэрхий уягдчихна. Тэр шийдэл чинь ихэнх тохиолдолд хэрэглэгчийн асуудлыг шийдэх тэр бүрэн цогц шийдэл болж чаддгүй. Тэгэхээр анханасаа асуудал дээрээ төвлөрөөд шийдлийг олон талаас нь хараа сурчих хэрэгтэй гэж хэлж байгаа. Тэгээ шийдлийг олж харахын тулд өөрөөсөө дөрвөн асуултыг асуух хэрэгтэй. Багаасаа өөрөөсөө. За эхнийх нь болохоор ер нь ингээд ямар зорилгоор те түрүүн OKR дээр ярьжсэн бизнесийн чинь зорилго нь юу юм бэ? Тэрийг яаж хэмжих юм бэ? Key metrics, key одоо result чинь юу юм бэ? Яаж энийгээ зорилго билсэн гэдгийг яаж хэмжих гээд байгаа. За гурав дахь нь болохоор хэрэглэгчийн ямар асуудлыг шийдэх гээд байгаа юм бэ гэдгээ асуу. За дөрөвт нь болохоор ямар хэрэглэгчийн асуудлыг шийдэх гээд байгаа юм бэ? Яг таргетлах гээд байгаа зорилттой хэрэглэгчийн хин бэ гэдгээ өөрөөсөө асуу. Энэ дөрвөн асуултыг асуугаад тодорхой болгосныхаа дараа энийг одоо сайн асуугаад гүн үзий дискшн хийчих юм бол илүүтэйгээр ингээд хэрэглэгчийн асуудал чинь тодорхой болоод шийдэл чинь ингээд харагдах болов гэж байгаа юм. За хоёр дахь арга техник болохоор customer ladder гэдэг хэсэг байна л да. Хэрэглэгчийн захаа гэдэг юм техник байна. Amazon-д нэг юм техникийг ашигладаг юм байна л да. Тэр нь болохоор амар олон ингээд зорилготой тийм хэцүү прожект байлаа гэж бодъё л да тий. Тэгээд яг зорилго гэж тавьчих гэхээр бас айгүй олон зорилго байгаа гэдэг. Хэрэглэгчийн асуудал гэж дэвшүүлчихээр бас айгүй олон асуудал байгаа гэдэг. Яг асуудлаа хаана гэж төвлөрүүлэх үү гэдэг очролохгүй байгаа. Тийм комплекс прожектууд дээр болохоор Amazon яадаг гэхээр за энэ асуудал одоо энэ прожект дуусаа те энэ бүтээгдэхүүн гарцсан байлаа гэж төсөөлчих бүгдээрээ. Тэгээд зах зээл дээр гарцсан байх үед нь ингээд бүтээгдэхүүнээ танилцуулаад хэвлэлийн ингээд пресс релиз гэж ярьдаг штэ. Хэвлэлийн олон нийтэд танилцуулга юм нэг нүрийн бичиж гин гэд бодчих те. Тэгээд тэн дээрээ юу бичвэ? Тэрийгэ биччих гээд. Тэгээ тэрийг бичиж авах үед багууд юу ойлгодог гэхээр зах зээл дээр авчрах гээд байгаа бидний үн цэн чинь энэ юм байна штэ. Хэрэглэгч ийм асуудлыг голлон шийдэх гээд байгаа юм байна штэ гэдгийг ойлгох юм байна л да. Тэгэхээр энэ customer ladder гэдэг энэ техник болохоор эндээ сургаж гарсан. Энийг илүү сайжруулад яасан бэ гэхээр бүтээгдэхүүн үйлчилгээ чинь зах зээл дээр гарчлаа гэж төсөөлье те. Тэгээд тэрийг чи хэрэглэгч хүлээж аваад тэгээд тэр бүтээгдэхүүн үйлчилгээнд чи үнэхээр ингээд дуурлаад те. Үнэн ч фэн нь болсон нэг хэрэглэгчээс ингээд танаа багт чинь ч юм уу CEO-вд чинь ингээд захаа явуулж байна гэд ингээд төсөөлч. Тэр захаан дээр юу бичигдсэн байх вэ? Тэрийгэ бичих гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бүтээгдэхүүн үйлчилгээний чинь фэн болцсон хэрэглэгч жишээлбэл миний ийм асуудлыг ингэж шийдэж өгсөн би өстой танаа бүтээгдэхүүнгээр амьдрч чадахгүй гэсэн нэг тийм захаа бичгнэ дээ. Тэгэхээр тэр захааг бичиж байгаа үедээ
үнэхээр тэр баг бол юу гэж ойлгох вэ гэхээр манай бүтээгдэхүүнчний хэрэглэгч ийм асуудлыг шийдэх гээд байгаа юм байна. Ийм хүмүүсийг тааргатлах гээд байгаа юм байна. Тэгээд ийм шийдэл авах юм бол үнэхээр энэ асуудлыг шийдэх юм байна гэдгээ илүү ойлгох юм байна. За тэгээд дараагийнх нь арга техник болохоор startup canvas гэдэг арга байна л да. Энэ нь болохоор бидний бас сайн мэддэг business model canvasтай жоохон төстэй. Гэхдээ илүүтэйгээр стартап технологийн бүтээгдэхүүнүүд зориулсан шинж чанартай. Мэдээж хэрэг одоо зорилтод хэрэглэгчээ тодорхойлно, шийдэл нь юу байх вэ, ярина, орлогын модель нь юу байх вэ, одоо гол хамтрагчид нь хэн байх вэ, тэдгээр зүйлс нь болохоор бизнес модель canvasтай адилхан. Өөр зүйл нь болохоор эхний хэрэглэгч нь early adopters чинь хэн байх юм. Тэгээд яг эхний шийдэл чинь одоо current solutions чинь юу байх юм. Тэгээд тэр нь цаашдаа яаж одоо томрох юм. Одоо томрох үедээ та нар яаж тэрнээсээ орлого олох юм, хизээ monetize хийх гэх мэтчлэн юм яг технологийн бүтээгдэхүүнүүдийн одоо үе шатуудад зориулсан тийм талыг нь илүү хөгжүүлснээрээ энэ startup canvas нь ялгарх юм байна. Дараагийнх нь арга техник болохоор за ингээд технологийн бүтээгдэхүүнийг гаргахад хэд удаа ингээд хувилбар гаргадаг. Эхний хувилбарт нэмээ за дараагийн хувилбарт нь тийм болоо дараа нь техниктэй тэгж төлөвлөлдөг те. Тэр төлөвлөгөөгөө ямар техник ашиглаж төлөвлөвөл илүү зүгээр байдаг талаар энэ дээр болохоор user story mapping гэдэг зүйл ашиглавал илүү зүгээр байдаг юм аа. X тэнхлэг, хэвтэй тэнхлэгт нь болохоор хэрэглэгч танаа бүтээгдэхүүнийг одоо хэрэглэх үедээ ямар ингээд шатараалаар хэрэглэх үлээ. Жишээлбэл нэг e-commerce буюу интернетийн худалдаа айлаа гэж бодъё л да тий. Тэгэхээр эхлээд ингээд бараагаа хайна гэдэг алхам байна. Дараа нь бараагаа олоод захиалах гэдэг алхам байна. Дараа нь ингээд хүлээж авах гэдэг алхам байна тий. Ийм 3 үндсэн алхамтай. Тэгээд энэ 3 үндсэн алхам болгоны дотор нь ямар функцүүд ажиллах хэрэгтэй юм бэ? Эхний хувилбар дээр нь ядаж энэ функцүүд ажилд орсон байж. За дараагийн хувилбар дээр нь энэ функцүүд ажилд орсон байвал хэрэглэгчийн асуудал илүү дараагийн түвшинд гоё шийдэгдэх юм байна. Тэгээд дараа нь ингэх юм байна гэдэг байдлаар ингээд төлөвлөчих юм бол илүү зүгээр байдаг. Мэдээж хэрэг энэ чинь нөгөө эхний хувилбараа гаргаж идэл бас төлөвлөгөө өөрчлөгдөн тэ дандаа юм байхгүй. Тэн дээр бол бас уяатан байх хэвээр. За тэгээд дараагийнх нь техник болохоор Customer Discovery Program. Энэ техникийг бол зохиогч маань бүр миний хамгийн дуртай техник, хамгийн үр дүнтэй, бас хамгийн хэцүү техник гэж хэлж байгаа юм л да. Энэ нь яадаг вэ гэхээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг маань ингээд эхнийхээ хувилбарыг гаргаж авах үедээ аль хэдийн тестийнхаа бүтээгдэхүүн дээр ингээд харилцагч хэрэглэгчтэй олцсон байх ёстой. Тэгээд тэр харилцагч хэрэглэгчтэй олоод тэр тестийн бүтээгдэхүүн дээр ингээд тестлүүлээд санал бодлыг шүүмжийг нь аваад тэгээд яг үндсэн зах зээл дээр танилцуулах бүтээгдэхүүн маань аль хэдийн тэр одоо хэрэглэгчдийн туршилтаар орсон бодит хэрэглэгчдийн туршилтаар ороод сан шүүмжийг авсан илүү сайжруулсан хувилбараа та нар зах зээл дээр гаргах ёстой. Тэгэхээр тэр туршилтын үед хэдэн хүн дээр хэдэн хэрэглэгчдээр турших ёстой юм бэ? Мэдээж тэр бүтээгдэхүүн чинь зүгээр прототип одоо ажилтгүй зүгээр дизайн харуулад бол яг бодит санал шүүмжийг нь авахд хэцүү те. Тэгэхээр тэр маань үнэхээр ажилдаг тийм загвар бүтээгдэхүүн байх хэвээр. Тэгээд тэр хэрэглэгч чинь хамгийн гол нь та нарын одоо шийдгээд байгаа асуудал үнэхээр тэр хэрэглэгчдэд байгаад тэр та нарын боломж бололцоог чинь олж хараад мөнгө төлөөд хичнээн ингээд болих ихний хувилбар ч гэсэн би та нарт мөнгө төлье ингээд тэгээ тестлэхэд чинь туслая гэх тийм үнэнч тийм үнэхээр одоо нөгөө үн цэнийг нь мэдэрсэн тийм хэрэглэгчд байх хэрэгтэй байна л да. Тэгээ тэр хэрэглэгчд маань байгууллага зориулсан B2B product бүтээгдэхүүн байх юм бол дор хаяж 6 байгууллага байх хэрэгтэй. Хувь хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн байх юм бол 10-аас 50 тийм хувь хэрэглэгчд тийм бодит хувь хэрэглэгчд байх хэвээр. За тэгээд тэр хүмүүс нь одоо жирийн нэг хамаатан садан ч юм уу найз нөхөд биш те. Үнэхээр гадны одоо ингээд мөнгөө төлөөд тэр бүтээгдэхүүнийг чинь ингээд хэрэглээд өөрийнхөө асуудлыг шийдчихсэн гэж тэгж хүсэх тийм хэрэглэгчд байх ёстой шүү. За тэгээд энэ хүмүүсээсээ ингээд фидбэкийг нь сан шүүмжийг нь аваад те ингээд бүтээгдэхүүнээ сайжруулад тэгээд дараагийн түвшиндөө жинхэнэ зах зээл дээр ингээд бүтээгдэхүүнээ гаргах юм бол нэгдүгээрт та нар илүү ингээд чанартай бүтээгдэхүүн гаргана. Хоёрдугаарт үнэхээр та нарын ингээд гарах гээд байгаа шийдэл чинь зах зээл дээр гараад хэрэглэгчдэд хүрэх үгүй юу те хэрэглэгчдийн асуудлыг шийдэх үгүй юу гэдгээ эртхэн мэдчихнэ. Тэрнээс биш ингээл нууж яснаа зах зээл хийлж болохгүй нууц хинт ч хийлж болохгүй хинт ч дурахгүй гэж яснаа ингээл амар ингээл төгс олгочлаа гэж дал гаргадаг те тэгсэн чи хин ч худалдаж авахгүй бол яах вэ? Одоо нөгөө номын хамгийн ихэнд гарч ирсэн HP-ийн бүтээгдэхүүнийг хин ч худалдаж аваагүй гэдэгтэй адилхан зүйл бол тохиолдох байхгүй.
хэрвээ тийм хүмүүс олж чадахгүй те туршлагынхаа хугацаанд ингээд та нарын үзүүлэх гээд байгаа гарах гээд байгаа бүтээгдэхүүн үйлчлэгэнд чи үн цэнийг мэдрэхгүй тэгээд мөнгө төлөх тийм хэрэглэгч олдохгүй, байгууллага дээр бол ядаж 6 хүн олдохгүй, хувь хэрэглэгч дээр ядаж 10 хүн олдохгүй юм байх юм бол та нарын хийгээд байгаа зүйл чинь үнэхээр хүн худалдаж авах зүйл мөн үү гэж өөрсдөөс асуух хэрэгтэй шүү гэж зохиогч минь хэлж байгаа юм. За тэгээд үнэхээр market fit хийцэн те. Тэгэхээр хэрэглэгчийнхаа эрэл хэрэгцээнд нийцсэн тийм бүтээгдэхүүн байна уугүй юу гэдгийг яаж тестэлж болдог вэ гэхээр хэрэглэгчээсээ ингэж асуух хэрэгтэй юм байна л да. Одоо манай бүтээгдэхүүн ингээд татан бугдах болчлоо, зах зээлээс татагдах болчлоо, байхгүй болчлоо гэдгээд хэлэхэд хэрэглэгч яана үгүй нөө те би танаа бүтээгдэхүүнгээр амьдрч чадахгүй. Би яах юм бэ гэж хэлжээвэл тэр чинь үнэхээр хэрэглэгчид хүрсэн тийм бүтээгдэхүүн, market fit болсон тийм бүтээгдэхүүн байна гэж мэдх юм байна. Тэгээ нийт хэрэглэгчдийн чинь ядаж 40% нь ингэж хэлэх юм бол танаа бүтээгдэхүүн чинь үнэхээр те орон зайгаа олчжээ гэдгийг мэдх юм байна л да. Тэгээ бид нар одоо жишээлбэл бодохгүй те Facebook, Instagram байхгүй, Twitter байхгүйгээр та нарыг өөрсдийнхөө амьдралыг одоо төсөөлөхөө болцсон байгаатай адилхан. Яг тэр бүтээгдэхүүнгээр ингээд амьдрч чадахгүй гэж хэлэх тийм үнэт хэрэглэгчтэй болчих юм бол бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багийн зорилго биелж байгаа гэсэн үг байхгүй. За тэгээд ideation техник буюу одоо мундаг санаа гаргах тийм техникүүдийг танилцуулж байгаа юм л да. Эхнийх нь мэдээж хэрэг хэрэглэгчийн ярилцлагууд байна. Ярилцлагыг бол хаа сайгүй уламжлалт компани ч гэсэн ашигладаг. Гэхдээ ярилцлагыг бол нэг удаа, хоёр удаа аваад болчдгүй маа. Байнга авч явах хэрэгтэй. Бүтээгдэхүүнээ ингээд сайжруулж гаргацсан байх үедээ ч гэсэн дараагийнхаа боломж нөөц хаана байна, асуудал хаана байна гэдгийг нь харахын тулд хэрэглэгчээсээ 7 хоногт дор хаяж 2-3 цаг байнга ярилцлага авч явах хэрэгтэй гэж зөвлөж байгаа. Тэгээд тэр ярилцлаган дээр нь ингээд хин нэгэн хөлсний одоо судлаач ч юм уу те байх биш. Харин яг тэр бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багч өөрөө тэнд байх хэрэгтэй. Дор хаяж бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер өөрөө тэнд байна, дизайнер тэнд байна, програм хангамжийн инженер чинь тэнд байж ич үр дүнтэй ярилцлага болно шүү гэж хэлж байгаа юм. За хоёр дахь нь болохоор тэг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг маань өөрөө хэрэглэгчийн дүрд ороод тэг өөрөө тэр хэрэглэгч болцсон юм шиг ингэ хэрэглэгчээс бүх зүйлийг сураад тэгээд хэрэглэгчийн оронд өөрийгөө тавьж үзээд ямар асуудал гарч байгааг мэдээд тэгэх юм бол илүүтэйгээр ингээд гой санаа гарч юм байна л да. Хэрэглэгчийн орно за ийм асуудал байгаа юм бол одоо асуудлын гүнзгий ойлгочлаа ийм шийдэл байж болох юм байна гэж илүү гой шийдэл гарч ирд юм байна. За бас нэг техник нь болохоор encourage customer misbehavior буюу одоо хэрэглэгч ингээд та нарын гаргасан бүтээгдэхүүний чинь янз бүрийн ингээд та нарын бас бодож санаагүй аргаар хэрэглээдэг л те тэр нь бол окей те тэрнээс ч илүү инновацлог шин шийдэл гарч ирд юм аа. Жишээлбэл eBay дээр ингээд everything else гэдэг тийм категори байт юм байна л да. eBay ч нөгөө хүмүүс хоорондоо бараа бүтээгдэхүүнээ зардаг тийм одоо том платформ байгаа шүү дээ. Тэгээд тэн дээр ингээд одоо хувцас, машин техник юу ядгийг баахан категори байгаа те. Тэн дээр нь бусад бүх зүйл гэдэг аюу тийм том категори үлдээч юм байна. Тэнгүүд тэр категорид ингээд бүр одоо eBay-гийн багийнхан огт бодож санаагүй төсөөлөөгүй тийм бараа бүтээгдэхүүнүүд ч гэсэн ингээд борлуулагдж байгааг олж хараад за манай платформ чинь ийм талаараа хэрэглэгчдэд илүү хүрээд байгаа юм байна. Ингэж энэ талаас нь ингэж функцийг нь хөгжүүлээд өччих юм бол илүү олон хэрэглэгчийг бас татаж болох юм байна гэдэг талаас нэгээд хэрэглэгчийн ашиглалтаас нь бас илүү олон зүйлийг олж нээж харж болт юм байна. За тэгээ хамгийн сүүлд нь мэдээж хэрэг hack days буюу хакатонууд байдаг те. Байгууллага дотроо зохион байгуулж болно, эсвэл нээлттэйгээр зохион байгуулж болно. За тэгээд хоёр төрлөөр ингэ хакатоныг зохион байгуулж болт юм байна л да. Нэг нь болохоор бизнестэй чинь л уялдаатай авах юм бол ямар ч хамаагүй ингэ бизнесийн санаа гаргаад хүрээд ирээ гэдэг тийм хакатон байж болно. Хэрэглэгчийн ийм асуудал байна. Энийг яаж шийдэх вэ гэдэг тийм хакатон байж болно. Тийм хоёр талаар зохион байгуулж болно. Тэгээд хакатоны үеэр болохоор багуудтай маш хурдан хугацаанд ингээд шийдэл гаргаад тэг хамгийн гол нь прототип буюу загвар бүтээгдэхүүн гаргаад тэр шийдлээ ингээд загвар бүтээгдэхүүнээр дүрсэлж харуулад за зарим нэг багууд нь бол хэрэглэгчдэр бас туршиж үзээд фидбек аваад тэгээд одоо тийм маш бодтойгоор ингээд шийдлийг гаргаж ирдэг тийм дарга техник байгаад байгаа. За ерөнхийдөө ингээд 4-р бүлгийн эхний хэсэг буюу discovery одоо шийдлээ нээж илрүүлэх үе шатад ямар техникүүд хэрэгжилж болох вэ гэдэг талаар товчхон тайлбарлаа. Товчхон тайлбарлаж чадсан уу юу? Тий. 4-р бүлэг маань бас угаасаа нэлээд том бүлэг байгаа. Бараг номны хагас байна уу та тий.
За тэгээд үргэлжлүүлээд ярих юм бол энэхүү загвар бүтээгдэхүүнийхээ тухай ингээд үргэлжлүүлээд яриа гэж бодож байна. За ингээд загвар бүтээгдэхүүн ерөөхдөө гаргах гэдэг гол зорилго маань юу вэ гэхээр бага зардлаар маш түргэн хугацаанд хэрэглэгчдийнхээ юу хүсэж байгааг ойлгох. Тэгээд түүнээс гадна юу хүсэж байгааг ойлгоцсон гэснээ бид нар хийж чадсан уу гэж бүтээгдэхүүнээ туршиж үзэх зорилготой байдаг. Тэгэхээр ерөнхийдөө маш хурдан тэгээд жижигхэн байдлаар бүтэн бүтээгдэхүүн биш зөвхөн нэг төрлийн функцийг туршиж үзэх ихвчлэн хандлагатай байдаг байгаа. За тэгээд энэ загвар бүтээгдэхүүний хувьд бол төрөл бүрийн загвар бүтээгдэхүүн байж болно. Нэгдүгürt нь болохоор feasibility prototype буюу ерөнхийдөө бол техникийн хувьд боломжтой гэдгийг бол загвар бүтээгдэхүүн болгож туршиж үздэг байгаа. Энэ дээр бол ойролцоогоор 1 юм уу 2 ерөн цөөхөн инженер бүгдээрээ ажиллаад хэдхэн өдрийн туршлагаас хийж үзээд 1 юм уу 2 өдөрт те бүгдээрээ хэдэн инженер нийлээд хийж үзээд за ерөнхийдөө техникийн хувьд боломжтой юм байна гэд гаргах. Эсвэл болохгүй бол тэрийг хэлэх ийм ерөнхийдөө техникийн хувьд загвар бүтээгдэхүүн хийж үзэх. Энд бол инженерүүд их биш оролцдог. За дараагийн нэг зүйл нь болохоор хэрэглэгчдийн хувьд загвар бүтээгдэхүүн гэж байгаа. За тэгэхээр энэ юу вэ гэхээр ерөөхдөө хэрэглэгчдэд зориулсан жижигхэн төрлийн загвар бүтээгдэхүүн гаргаж болно. Тэр нь их хвчлэн яг тэр сүүлийн бүтээгдэхүүн байх шаардлагагүй. Нэг жохон нэг low fidelity буюу одоо тэр сүүлийн бүтээгдэхүүн гэж бодож байгаа зүйлийг чинь ганцхан нэг хэсэг нь гэж болно. Эсвэл илүү ойр бараг сүүлийн бүтээгдэхүүн эцсийн бүтээгдэхүүнтэй төстэй тийм зүйлээ гаргаж болно. Тэгээд эдрэг бол ерөөдөө тестлэхтэй бол ихвчлэн нэг гаргадаг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багийн гаргадаг нэг алдаа гэх юм бол иймэрхүү нэг загвар бүтээгдэхүүн гаргачаад 10-аас 15 хүний өмнө тавьчаад за юу ч ядаж таалагдаж гинөө авах уу манай бүтээгдэхүүн гэж асуудаг байгаа л та. Энэ бол маш буруу алдаа. Түүний үед бол хүмүүс бол юу ч хэлж байлаа шүү дээ. Авъя л гэж хэлж байгаа. Яг жинхэнэ дээр бол тэр авахгүй ч магадaltaа тий. Тэгэхээр ингэж бол асууж болохгүй. Яг яаж асуух тухайг нь бол дараа нь жоохон дэлгэрэнгүй тайлбарлах болно. Ямар ч байсан болохгүй зүйл юм хэлчихлээ тий. За дараагийн нэг загвар бүтээгдэхүүн бол ерөнхийдөө амьд датан дээр тулгуурсан тийм загвар бүтээгдэхүүн байж болно. Энэ юу гэхээр жинхэнэ дата гэсэн үг тий. Өөрөөр хэлбэл нийт хэрэглэгчдийнхээ нэг ойролцоогоор 5-10% нь туршиж үздэг ч юм уу. Тэгэнгүүтээ тэнцэн яг жинхэнэ тэр датаг нь гаргаж үзээ. Тэгээд дизайнер, инженерүүдтэйгээ хоорондоо ярилцаж за тэгээд түүнээсээ ерөнхийдөө ийм тэр яг хаагуур нь хэрэглэгчд маань яваад байна аль хэсэгт нь хэрглэж ин гэх мэтчлэн яг тэр жинхэнэ датаг нь гаргаж авах ийм зорилготой загвар бүтээгдэхүүн гаргаж байдаг. Энэ загвар бүтээгдэхүүн бол мэдээж эцсийн бүтээгдэхүүн биш зөвхөн туршилтын зорилготой байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За тэгээд мөн эдгээр төрөний хэлсэн хид хідэн загвар бүтээгдэхүүнийг хувилбаруудыг бол мөн хостуулж хийх боломжтой байгаа. За ингээд загвар бүтээгдэхүүнээ гаргачлаа гэж бодъё. За тэгвэл энийгээ хэрхэн тестлэх буюу туршиж үзэх вэ? За тэгээд туршиж үзэхэд бол ерөнхийдөө 4 том асуултанд ерөнхийдөө хариулах хэрэгтэй. За нэгдүгээрт нь болохоор энэ манай бүтээгдэхүүнд үн цэн гэж байна уу? Энэ хэрэглэгчдийн зүгээс харахад манай бүтээгдэхүүнд мөнгө төлөөд энэ үн цэнийг нь худалдаж авмаар байна уу гэдгийг нь асуух хэрэгтэй. За тэгээд хоёрдугаарт нь болохоор хэрэглэж болж байгаа usability буюу одоо хэрэглэгч маань бидний бүтээгдэхүүнийг харчаад хэрэглэж чадхаар байна уу? Учрыг нь олж гэнэ үү гэсэн үг тийм. За гурав дахь нь болохоор энэ одоо энийг хөгжүүлэх боломжтой. Технологийн үед бидний өөрсдийнхөө инженерийн баг бидний хөгжүүлэх боломжтой гэдэг бас туршиж үзэх хэрэгтэй. За тэгээд дөрөвдүгürt нь энэ бас мэдлийн чухал. Энэ бизнесийн хувьд бол мөнгө хийх боломжтой байна уу? Бидний гарсан зардлаасаа илүү орлого олох боломжтой байна гэдгийг ихэд хаагаж үзэх хэрэгтэй гэсэн. За тэгэхээр хэрэглэгчдийн хувьд хэрэглэгчд эдрийг хэрэглэж чадж гинүү гэдэг дээр туршихад бол ерөөхдөө мэдээж тэр хэрэглэгчдэд зориулсан тэр бүтээгдэхүүнийхаа загвар бүтээгдэхүүнийг бэлтэн. Ихэвчлэн бол ерөөхдөө нэлээд high fidelity буюу одоо ерөөхдөө эцсийн бүтээгдэхүүнтэй ойролцоо төрлөөр бэлтгэхэд илүү их сайн фидбек буюу одоо хэрэглэгчдээс үнэлгээ авах боломжтой байдаг учраас дараачийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд бол нэлээд хэрэг болдог байгаа. За тэгээд мэдээж энэ бэлдэж явах хоорондоо бол тэр бүхэл бүтэн дээр багаа зохицуулаа. За тэгээд хэрэглэгчтэй эхлээд энэ хэрэглэж чадж гинүү гэдгийг эхлээд одоо түрүүний хэлсэн те хамгийн ихнийх бол манай бүтээгдэхүүний учрыг олж чадж гинөө. Эхлээд хэрэглэгчтэй үзүүлээд те яаж нэг асуух хэрэгтэй. Гэхдээ энэ бол энэ шатан дээр бол хязгаарч хэрэглэгчдэд ингээд тэг дараа чи энэ дээр нь дар гэж хэлж ерөөс хязгаарч болохгүй. Хэрэглэгч өөрөө тэрийг одоо олж авах хэрэгтэй. Тэгжээж энэ хэрэглэгчд өөрсдөө нэг учрыг нь олж гинөө. Бидний бүтээгдэхүүн хэрэглэхэд амархан байна уу? Юу нь ойлгомжгүй байна, юу нь ойлгомжтой байна гэдгийг л мэдж авдаг. Тэгэхээр энэ шатан дээр бол яг ингээд энэ одоо тест хэрэглэгчээ те туршилтын хэрэглэгчэд өөртөө тавьчаад
асууж явахдаа ерөөсөө асуулт одоо guidance буюу тэрийг заа зөвлөж ерөөсөө болохгүй. Нэг юм хэлэхээр тэрийг точиг давтаал айж хэрэгтэй. Одоо act like a parrot гэсэн бол точиг. Тэгээ хэрэгч хэлчил энэ одоо юу юм боллоо гэд ингээд нэг тавчин дээр ирэл ингээд харадах юм бол тэгэхээр танд юу юм шиг санагдаж байна гэд буцаагаад тий өөрөөс нь асуухаар тийм юм шиг байна гэд. Хизэж тэр тийм юм шиг байна уу? Энэ ийшээ явдаг профайл руу ордог юм байна штэ гэж хэлж болохгүй. Харин эсрэгээр танд юу юм шиг санагдаж байна гэж буцаагаад асуух. Ерөөсөө хинчэн зөвлөгөө өгч болохгүй. Ийм байдлаар туршаад за тэгээд хэрэглэгч хэрэг зэрэг хэрэглэх боломжтой байна гэдгийг та мэдэж авна. За тэгэнгүүтээ хэрэглэгч тэр бүтээгдэхүүнийг одоо ойлгочлаа тий энэ бүтээгдэхүүн яаж ажиллахыг ойлгочлаа. Тэгснийхэн дараа энэ value test буюу хэрэглэгчд энэ төлөө мөнгө төлөх үү? Одоо учрыг нь олчлоо шээд энэ ч өстой хэрэгтэй юм байсан байна. Би ойлгоогүй явж байсан байна гэд хэлж гин үү? Эсвэл ойлгочлаа гэхдээ наадах чи надад хэрэггүй байна гэж хэлж гин үү? Үүнийг нь ойлгож авна гэсэн. Ингэж бүтээгдэхүүнийхээ үн цэн байна уу гэдгийг нь шалгаж болдог гэсэн. За тэгээд үүнээс гадна хэр зэрэг үн цэн байна те. Түүнээс гадна тэгэх юм бол үн цэн байгаа юм бол хэр зэрэг demand буюу эрэлт байна гэдгийг нь бас шалгах хэрэгтэй болно л доо. За тэгээ эрэлтийг нь шалгахад бол ерөнхийдөө нэг хоёр төрлийн нэг хөөрхөн арга байж бол нэг нь болохоор fake door demand test буюу одоо хуурамч хаалганы арга гэж байгаа юм л. Тэр нь болохоор өөрсдийнхөө тэр бүтээгдэхүүн буюу mobile app ч юм уу web application дээр нэг жижиг юм одоо хуурамч те товчлуур хийгээд тэгээ тэрийгээ тавьчих. Хин дээр хэрэглэгч дарж гинөө. Сонирхож үзэж гинөө. Хэрвээ дарахгүй байх юм бол танд юм ч тэр бол бүтээгдэхүүнд ямар ч тийм эрэлт байхгүй гэсэн. Дарж үзээд орох юм бол тэр дээр ийм юм болох ч байгаа гэж зүгээр бичиж болно. Гэх мэтлэн хүмүүсийг хэр зэрэг олон хүн дарж ийн гэдгийг шалгаж болно. За тэгэл landing page ус адилхан ингээд хамгийн анхны тэр бүтээгдэхүүнээ тэр хийж байгаа функцээ жоохон тайлбарлсан зөвхөн ганцхан юм хуудас байхад болно. Бүтэн функц хийж болохгүй. За гэх мэтлэн эдгээр аргуудаар ерөнхийдөө хэр зэрэг эрэлттэй байгааг нь бол ингэж олж болох юм сонирхолтой арга байгаа юм л да. За тэгээд энэ аргуудыг бас хэрэгжилж байхдаа ерөнхийдөө бас хоёр төрлийн байдлаар үн цэнийг одоо мэдрүүлж болох. Нэгд нь болохоор qualitative буюу одоо чанарын асуудал хэр зэрэг чанарлаг тийм үн цэн гаргаж чадж байна гэдэг тийм. Яагаад өөрөөр хэлбэл энэ бол яагаад манай хэрэглэгч энийг хэрэглэхээр мөнгө төлөх гээд байгаа юм бэ гэдгийг нь ойлгох. Тэ өөрөөр хэлбэл яагаад гэдэг асуултанд хариулах тийм тестний арга байна. Энэ нь бол ерөнхийдөө ихэвчлэн ярилцлага авах байдлаар тэгээд одоо тухайн хүн мөнгө төлж явахдаа юунд нь болж байгаа юм гэдгийг сонирхох одоо тэр зүйлийг нь илүү их мэдэж авч болдог. За нөгөө үн цэний бас нэг одоо шалгалт нэг юм бол тэр нь болохоор яг мөнгөөр те хэмжих боломжтой юм тоогоор хэмжих боломжтой quantitative testing байдаг. Энэ дээр нь бол жишээ нь гэх юм бол A/B testing байна. Эсвэл нөгөө зөвхөн урилгаар явуулагдаж байгаа тест хийж болно. A/B тест гэдэг нь болохоор хоёр адилхан зүйлийг харьцуулаад тэгэл яг A, B-ийг нь сонгож ийн гэдгийг харьцуулах ч юм уу аль нь илүү боломжтой байна гэдгийг нь хэрэглэгчдэрээ тэгээ туршилж үзэх гэх мэтлэн эмхүү байдлаар шалгадаг байх шээ тий. За тэгээд ерөнхийдөө эдгээр одоо хэрэглэгчтэйхээ бидний үн цэнүүдийг ойлгочлоо. За тэгээд энэ хэрэгжилж чадахыг ойлгочлоо. Инженерүүд маань хийж чадах юм байна гэж ойлгосон. Түүний дараа бол ерөнхийдөө бизнесийн хувьд энэ ер нь ашиг болох бизнес вэ нүг гэдгийг бас шалгах хэрэгтэй. Хүмүүс өвчлэн гэж бүтээгдэхүүнээ гаргачаал дараа за одоо ч яаж ижил мөнгө олчихно гэх тээ ингэж ярьдаг. Тийм биш. Тэрнийхээ бүр өмнө нь эн чинь бид нар бүтээгдэхүүнээ гаргах байгаа шүү дээ. Одоо бидний ярьж байгаа энэ стейж бол тэрнээсээ бүр өмнө хэр зэрэг бүтээгдэхүүндээ мөнгө олох уугыг нь болохоор борлуулалтын баг, санхүүгийн баг, тэгэл хуулийн багийнхантай өшөө тэгэл security буюу одоо тэр security-ийн баг байна те. Тэгээд бүр дээшээ захирал магал бүх зүйлүүдээ ярьж байгаа. Яагаад энэ хүмүүс бидний энэ бүтээгдэхүүн орлого олно гэж бодож байна? Яагаад орлого олохгүй гэж бодож байна? Бидний одоо байгаж байгаа маркетингийн чаналууд таарч гинөө? Хэрвээ маркетингийн чанал нь өөр маркетинг хэрэглэх шаардлагатай болчиход тэднийхэн зардал нь ямар байх юм те? За тэгээд энэ борлуулалтын баг дээр очиод өмнө одоо байгаа хүмүүстэй энийг борлуулж болох юм уу? Эсвэл борлуулж болохгүй юм бол ямар шин бас зардал гарч ирнэ? Гэх мэтчлэн бизнесийн талаас нь бас ингэж харах хэрэгтэй байгаа. За ингээд ерөөхдөө тестүүдээ ингээд гаргаад ирэх юм бол дараа нь ерөөхдөө бид нар бас нэг энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багч нь бас чухал хийх ёстой зүйл нь болохоор сонирхлын бүлэг гэдэг хүмүүсийг бас менеж хийх ёстой байгаа. За энэ нь өөрөөр хэлбэл stakeholders гэж ярьж байгаа тийм. За тэгээ stakeholders гэдэг нь болохоор нэг талаас нэгэ тодорхойлоход ерөөсөн бүтээгдэхүүн санаа зовж байгаа хүмүүс юм шиг боловч бас нөгөө талаас нь харахад хүн болгоны
хиймээр байгаа юмыг нь л энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг бол бүгдийг бүрдүүлэх боломжгүй. Тэгэхээр энийг тодорхойлох шаардлага. Тэгэхээр юу вэ гэхээр энэ бүтээгдэхүүнийг гаргахад хитоо хөгжүүлэгчдэд хүрэхэд үгүй тим гэж шийдвэр гаргахад оролцох боломжтой тэр хүмүүсийг болохоор сонирхлын бүлэгээ тодорхойлчихвол. За тэгээд ерөнхийдөө энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг багийн менежерийн гол үүрэг роль нь болохоор эдгээр хүмүүсийг оролцуулах анханаас нь хамгийн анханаас ерөөсө бүтээгдэхүүнээс санаа гарч ирсэнээс ахуулаад энэ бүгд сонирхлын бүлгийн хүмүүсийг идэвхтэй оролцож тэдний саналыг оролцуулаад тэгээд сайн бүтээгдэхүүн гаргахад нь одоо илүү цаашд нь хэрэг болох энэ байдлаа гаргадаг байгаа. За тэгээд энэ ч бас нэг сонирхолтой байсан болохоор ерөөдөө энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтэнд шинээр санаа гаргаад хэрвээ компани чинь амжилтгүй болоод байгаа юм бол спринт хийж болдог техник байгаа. Бидний энэ номыг уншсан 58 дугаар бүлэг дээр гарч ирсэн спринт гэдэг ном байгаа. Энэ бол хэрхэн бүтээгдэхүүнийг 7 хоногийн дотор нэг өдрийн 5 өдрийн дотор гаргаж болдог тухай энэ ном байгаа. Тэгээд энэ номыг бас яг зохиолч манаас дурдсан. Тэгэхээр та бүхэн бас сонирхож явах юм бол манай 58 дугаар эпизодыг бас сонсоорой гэж хэлье. За тэгээд маш олон тест байгаа юм шиг болоод ерөөхдөө энэ детальны юм зөндөө байгаа ярмаар байна. Тэгээд нэг харсан чинь бидний бас цаг явж байна. За тэгээд ерөөхдөө энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг маань эдгээр маш олон зүйлийг хийснээр дараа finally арай гэж бүтээгдэхүүнийхаа цаашдын одоо хэрэглэгчтэй гарах бэлэн болдог байгаа юм л да. Ерөнхийдөө энэ манай 4-р бүлэгт гой техникийн талаар ярьлаа. Одоо 5-р бүлэгт нь right culture буюу гой баг бүрдүүлчлээ, гой техник хэрэглэн тэ. Гэтэл ингээд компанийн соёл нь сайн бүрлэг байх юм бол энэ хүмүүс чинь гоё ажиллаа хийж чадахгүй штэ гэдэг тийм асуудалтай тулгарч байгаа юм л да. За нөгөө соёл гэдэг байгаа маань болохоор одоо бүтээгдэхүүний баг нь ингээд яг тухайн ажлаа өөр юм шиг хийдэг тэ. Тэгээд асетийнхаа зорилго бүтээгдэхүүний ингээд явах том зураглалыг нь харцсан. Тэгээд хэрэглэгчтэйгээ байнга ингээд нүүр тулж сансдгийг сонсдог. Тийм байвал маш тийм зөв соёл. Тийм биш. Түрүү нөгөө waterfall буюу хүрхрээний аргаар те гэж зөвхөн борлуулалтын ажилтнууд нь л хэрэглэгчийн сан шүмжийг сонсоод тэр тэгж ингээл хийрэл хэлдэг. Тэ борлуулалтын ажилтны хэлснээр нь ингээл өөрчлөлт хийдэг ч юм уу те. Тийм байж болохгүй гэж. Тэгээд мэдээж хэрэг нөгөө яг код бичээд бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа инженерүүд нь анханасаа л ингээд хэрэглэгчийн асуудал шийдлийг олоход нь ингээд багтаага дуу хоолой нэгтгээд оролцдог байх хэвээр. Тэгээд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер, дизайнер, програм хэмжээ инженерүүд бүгдээрээ ингээд адилдаг шиг ингээд оролцоотой. Ер нь эрх мэдлийн хувьд бол нэг нэгнийхээ босс ч юм уу тийм бол биш. Тийм илүү flat буюу хавтгай соёлтой юм одоо юу гэн те. Хавтгай соёлтой. Хүн суртал байхгүй. Тийм хүн сурталгүй тийм соёлтой байж ч илүү юм хурдан явна гэж. Мундаг соёлтой компаниудыг харахаар ингээд хоёр type хуваагдсан юм байна л да. Нэг нь болохоор маш тийм great innovators буюу гэдэг айгүй шинэ гой санаа гаргадаг, шинийг санаачилдаг тийм соёлтой компаниуд. Эсвэл одоо great executors буюу ингээд гүйцэтгэлийг бол тултал нь хийдэг, чанартай хийдэг тийм соёлтой гэж ингэж ерөнхийд нь хоёр бадаг. Тэгээ хоёуланд нь хамаардаг компаниуд ч гэсэн маш ховор цөөн боловч байдаг. Тэгээд аль нь бол маш мундаг чанар. Тэгээд шинийг санаачлагч инноваторсууд нь бол мэдээж хэрэг айгүй альва зүйл шинэлэг соргоог те. Тэгээд туршиж үзэхдээ ингээд хизээд бэлэн тийм соёлтой байдаг бол executor нь болохоор ингээд гүйцэтгэгчд нь болохоор хэлсэн амлсандаа заавал хүрдэг хийн гэсэн бол тууштай эцсийн хүртэл ингээд хийгээд үздэг тийм чанартай гүйцэтгэгчд байдаг. Тэгээд хоёулынхаа шинэ чанарыг агуулсан компаниар болохоор зохиогч маань Amazon-ыг дурдсан байна л да. Тэгээд Amazon бол хоёулангийн хийж чаддаг маш мундаг компани. Гэхдээ сөрөг тал нь болохоор энэ бол ажилтан хүний зүгээс харахад бол маш хэцүү ажлын байраа тий. Тэгээ ажилтнаас бол айгүй олон зүйл шаардна. Ер нь бол хэрэглэгчийг урдаа тавьсан компани гэд. Энэ бас энтэй бол би бас нийлдэг. Тий, яг штэ. Тий. Амар чанга компани Amazon-ы ажилтан байна гэдэг чинь болохоор маш чадварлаг барахтай, хүмүүсийг ойлгодог барахтай, тэгсээс шинэ санаа гаргадаг барахтай гэдэг цогц хүн байх хэрэгтэй тий. Тий, хэлснээ бас амар мундаг биелүүлэх хэрэгтэй тий. Окей. За ерөнхийдөө ингээд ном маань дуслаа. Тэгээд тэгшээ маань нөгөө front end developer одоо сораад ихнийхээ ажлуудыг хийгээ явж байгаа. Би бас техникийн компанид ажиллаж байсан болохоор битэрийн яг мэржил сонирхол нийлээд яриад байвал дуусахгүй ном байна. Айгуу гоё практикл те.
нүдэнд харагдтал ярьж байна. Тэн дээр тэгсэн гэж битээш тал айгүй олон гоё ярих жишээнүүд байна. Тэгдэг гэж гоё жишээнүүдээр ярмаар байна. Дуусгааргүй байна. Гэхдээ цаг байгаа болохоор номныхаа агуулгын хүрээнд л ярий да. Аха, харин тий. Бүр яг уншчаад л миний бүр ажил санаанд дараалаа. Яг тийм байж тээ. Тэгвэл зүгээр юм байна. Product manager ингэвэл зүгээр юм байна гэл нүдэнд харагдал уншчихлаа. Миний хувьд бол бит хоёр бас гэдэг нь яг хоёулаа юм технологиор сурсан тийм компанид ажиллаж байгаа тий. Хоёулаа яг тэр талаас нь ажиллаж байгаа болохоор илүү тийм бүр нүдэнд харагдсан байх гэж бодож байна. Хэрвээ бас өөр салбарын хүмүүсээс бол бас юу ярьчих да гэж бодож магадгүй юм байна гэж бодлоо. Тий. Ер нь энэ ном маань технологи дээр суурьсан бүтээгдэхүүнийг яаж одоо мундаг болох вэ талаар л ном л да. Гэхдээ уншиж байхад бас уламжлалт зүгээр одоо технологийн биш бүтээгдэхүүнүүд дээр ч гэсэн суралцах зүйл нэлээх байгаа юм шиг надад санагдсан шүү. Тий. Би бас яг тэгэж бодсон. За тэгээд энэ хүрээд хоёлаа намаа өндөрлөе те. За тэгээд намаа өндөрлөхөөс өмнө подкастын ивент тэгчид дурдъя. Think Pharma эрүүл амьдралын хэв маягийн түгээцгээ эрүүл мэндийн чанарыг хэвлэгч подкастын ивент тэгч Think Pharma. Тэгээд өнөөдөр зарлагдж байгаа манай mentorship and scholarship program бүгдээрээ идэвхтэй оролцоорой. Тэгээ хэрэгтэй хүндэн түгээгээрээ бид нарт амжилт хүсээрэй. Ямар ч зүйлсээ хийдүүлээ ингээд гоё програм цогтой эхлүүлээ. Та нарын ч гэсэн хувь нэмэр маш их байгаа шүү. Яаж хувь нэмэр оруулах талаар бас бид нар бас зарлаа. Аха. Тэгээд хамтдаа хичээцгээе те. За тэгээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Тэр баяртай. Тэр баяртай.